Сайн бацхан үзэгчдээ Game Day podcast-ийн 26 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид Ваяавасын амбух 3 дээр нэмэх нь за олон улсын хэмжээний мастер, за мөн одоо 3/3-ийн тэ дэлхийн хэмжээний тоглогч. Monster Bull Deck хүрэлцэн ирсэн байна. За манай мөн зочин хөтлөгчөөр нөгөө л нэг баг баалагаас өөрснөө өөдсөн тэр тий. Баалаа маань үлдсэн ирсэн байна. Monster Deck-ийн багийн ахлагч тийм үү? Monster Deck-ийн капитан команд гэдэг жоохон базаатай нөгөө одоо тийм байхгүй шүү. Одоо нөгөө капитан байхгүй шүү одоо. Тэргээр жоохон бааварлаад хоцорж ирээд байх шиг байна тийм үү? Чөлөөтэй. Битэн начина гэдэг. Битээ тэгээд альбом тушаал ашиглаад гараа ой. За тэгээд ямар ч 26 дахь дугаараа хийж байгаа бас хоёр найзтай бас баяр хүргэе. Бас нэг 26 дугаар явчлаа хөөргөн бас нэг мэдчихнэ үү? Яна. Ачаа. Хоёр нэг Game Day podcast. За тэгээд маа декер сонь сайхан сүүлийн сонь сайхан юу вэ? Одоо яг нэг 5/5 тоглоогүй байгаа учраас үзэгчд маань бас нэлээд декигээ сансан байгаа бах. Тэгээд сүүлийн сонь ачнаас. Хамгийн сүүлийн сонь ачныг бол мэдж байгаа. Тэрнээс өмнөх сонь ачны. За юуны өмнө бас юм хүндтэй нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Тэгээд ойр тус ингэж эфирт орж яриа хийгээгүй юм байна. Тэгээд энэ 26 подкастыг ер нь бол 26 л ингэ үзсэн те. Тэгээд бас ихснээ бас сонирхолтой яриануудыг сонсох маш дуртай байдаг. Тэгээд надаар бол маш сайхан тайван байна. Тэгээд хот хөдөг хослуулаад тэгээд байж энэ та. Бэлтгэлээ гээд. Бидний хувьд гэх юм бол сая өнгөрсөн үйлрэлд 5 тоо тоглоогүй. Тэгээд энэ жилийн одоо 2025 оны хувьд маш хариуцлагатай жил бидний өмнө ирсэн байна. Тэрний юу гэхээр бидний хувьд энэ жил 6 сард эзэн Чингис хааныхаа нэрээр нэрийдсэн талбай дээрээ одоо 3 сагсан бөмбөгийн насан туршидтын одоо 3 спортын хамгийн оргил тэмцээн болох дэлхийн аврал шалралт тэмцээнийг их орондоо зохион байгуулах чинь. Одоо тэрэнд бид нэр оролцохын тулд одоо өөрсдөд байгаа бүх боломж олцоогоо ашиглаад амжилттай оролцохын тулд энэ жил бас 3-5 үйлрэлээ өнжлөө. Одоо тэгээд өвлийн саруудыг сайхан амраад жижиг бэртлүүдээ сайхан идэгээд авсан. Бас үр дүнтэй цаг хугацаа өнгөрүүлээ гэж бодож байна. Тэгээд одоо бэлтгэлээ үжиж эхэлсэн. Тэгээд хамгийн ихний тэмцээн Азийн аврал тэмцээн байсан. За тэгээд Азийн аврал тэмцээнд юу болсныг бол та бүхэн надаар хэлэлцэх мэдэж байгаа. За тэрний дараагийн тэмцээн сая өнгөрсөн хагас амтсанд болж өнгөрсөн Суперкос тэмцээн байлаа. Энд болохоор улсын 5 орон одоо тийм дотоодын 7 баг оролцсон юм хөөрхөн тэмцээн болж өнгөрлөө. Тэгээд энэ тэмцээнд манаас Улаанбаатар баг маань ерөөхдөө 6 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Тэгээд ер нь бол шгшээг өргөтгсөн бүрэлдэхүүн бол ерөнхийдөө 6 хүн байгаа гэж ойлгож болно. За тэгээд тэр 6 хүнээс 4 нь үндсэн Улаанбаатар East баг болж ороод тэгээд Дөөгдүү болон би өөрөө одоо Болкод болон Токтуг аваад Улаанбаатар West гэж 2 баг болж оролцсон байгаа. Тэгээд West баг маань төрүүлсэн. Баяр хүргэе. Болко дүү маань MVP авсан тийм. За Болкод үдээсэн баяр хүргэе. Болко нөгөө Дэдлигийн MVP аваагүй хоорондоо тэнд ч MVP авчихсан. Маа дүүч бас ууртай штэ аслаа. За тэгээд яг дөнгөсөө одоо Деким маань дурдсан тэмцээний одоо үр дүн хэдүүлээ бас харцгаая тий. Тэгээд энэ дээр бол бас Монголоос 7 баг гэдэг бол ер нь долуулаад маш чанартай багууд харагдсан. Тэгээд тоглолтууд ч гэсэндээ ер нь бол маш сонирхолтой боллоо шүү дээ. Тэр одоо
Авирагийн баазар маазар тий. Тэр супер шийдэлт хэлээ. За энэ дэр тэгээ харагдаж байна. Ямар ч байсан Болко маань бол MVP авсан. Тэгээд Авира алтан гэрэл за тэгээд Өлзий бат те одоо Өлзий оршихын дүү. Гүг. Мөнгөстэй. Авира тэгээд манай нөгөө биш ээ Чингүн юм биш те. Чингүн. Тэгээд Баска. Баска би Чингүнийг андуур. Чингүн бат. Чингүн Өлзий бат. Гисэн бүрэлдэхүүнтэй баг одоо мөнгөн медаль гэдэг. Хоёрдугаар. Тэр яг энэ тэмцээний маань онцлог гэх юм бол эхний хоёр байранд орсон баг маань World Tour их шууд авдаг. Тэгэхээр юу нь бол манай баг болон одоо хоёрт орсон баг маань 5 сард болох Чиндүү их дуулгын тэмцээнд оролцох. Ихээр шигнүүлж байгаа. Оо за. Одоо их дуулган болгоод оролцсон ихэр чи нөгөө нэг шууд бүх юм цаанаас нь шууд даагаад явж байгаа гэж ойлгоод байдаг шүү дээ. Тий яг уу Одоо Монгол онцны зардал мартал ер нь бол санааслаад юм л да. Тэгэхээр ч гоё байгаа байхгүй тий. Болж шүү дээ. Бидний одоо 3-3-ийн хамгийн оргил тэмцээж байгаа World Tour шүү дээ. Бид нар одоо энэ олон тэмцээнд оролцоод байгаа шалтгаан маань World Tour-д орохын тулд тэр эрхийг авч авахын тулд энэ олон тэмцээнд оролцож байгаа. World Tour-д орсноор ямар давуу тал өгдөг вэ гэхээр World Tour-д оролцоод 5 дугаар байранд орсон ч гэсэн амар өндөр оноо авдаг байхгүй. 5 дугаар байранд ороход баг Challenge-д баг финалтсан тайны оноо авдаг учраас World Tour-д орохын тулд ер нь бол бүх одоо өндөр шансаатай багууд маань өрсөлдөд хооронд өрсөлдөж байгаа. Тэр хамаагүй шансаа өндөртэй тэмцээн байна. Тий хамгийн өндөр шансаатай. Challenger дээр финалдах тэнцээд 5 дугаар байранд. Тэг яг 3 өч өөрөө ингээд нөгөө 10 левел байдаг байхгүй юу? Тэрний 10 дахь левел нь ер нь бол World Tour. Challenger болохоор 9 дахь левел нь байхгүй. Тэгэхээр ер нь хамгийн өндөр левелтэй тэмцээн маань World Tour. Тэгэд өнгөрсөн жил Дүлгөөн Битүүрийн хувьд нэг рекорд тогтоосон. Тэр нь ямар рекорд тогтоосон бэ гэхээр нэг жилд 13 World Tour тогсоод цор ганц тоглогчтой баг болсон. Дэлхийд үү? Цор ганц хоёр Хоёр булганы хуугүй юу? Цор хоёр тоглож. Өчтөр яг бид нар яг нөгөө юу байдлаар ярьсан юм л да хошигнож ярьж ирсэн. Яагаад нөгөө хамгийн олон World Tour-д орсон тэмцэлт болчихоо гэдгсэн чинь яг өмнөх жилүүдээр арай цөөн World Tour болдог гэсэн байхгүй одоо жилд нэг 6 7 ч юм уу те. За дээдл нь макс нэг 10 12 ч юм уу те. Тэгсэн чинь битээр өнгөрсөн жил ингэж нэг оролцож явсараа мод 13 World Tour-д орсон л. Тэгэхээр ч одоо сард дунджаар нэг 2.1 тий 1-2 моёрыг дундчлаад нөгөө тий Тэгээ 4 сараас сард 1.1 гэхэр чинь баг зүгээр шүү дээ. Баг сард 2 Гэхдээ эн чи одоо үйл байхгүй шүү дээ тийм үү? 3 сар орой дээр нь л байгаад байна гэсэн үг шүү дээ. Эн чинь бол ер нь бол тий. Орой дээр нь л ер нь бол дандаа томчуул тэн дээр нөгөө алдчихдаг. Тэгээд яг өнгөрсөн жилийн хувьд гэх юм бол бидний хувьд маш олон World Tour-д орсон ч гэсэн их том тулаанд их олон ороод ирэхээр нэг өөрсдөө амар их нөгөө ачаал аваад сүүлрүүгээ яг ядралт өгөөд ингүүт амжилт авах болоод эхэлж байгаа. Жигнэсээ хилаалт өгөөд. Тий. Тэнгүүд чинь нөгөө нэг хажуугаар одоо жишээ нь тэр нөгөө Америкийн Princeton зэрэг багууч болохоор жижиг нөгөө Challenger-үүдтэй ороод дандаа финалдаа яваад байгаа ч. Манайсаас өндөр оноо яваад байгаа. Бас тэрэн дээр бас нэг жоохон алдсан тал бол байгаа. Бас нэг тактик юм байх хэрэгтэй. Тэгэхээр яг тиймээс болоод одоо Бацангэл Сэхэл маань бид нартай ярилцаад за ер нь бол ингээд хослуулж явмаар юм байна те. Нэг Challenger-д орж байгаа дараа нь World Tour-д ордог ч юм ингээд дундуур нэг тэгж часаа солиодох нь шүү дээ. Тэгэхгүй шууд ингээд дандаа нөө томчуултаа үзээд тахлаар ер нь бол тэгээд ер нь World Tour-д орох чи ер нь бол алаан штэ. Тэгээд нөгөө манай Дүлгөөний нөгөө байдаг штэ нөгөө өснө ингэж ороод ингэж гарч ирдэг. Ингээд ингэсэн байсан. Уг нь алдааг орж ирдэг. Монголчуудын бидний хооронд ярьдаг нөгөө ингээд ер нь бол бие өвч ингээд биеэр ингэж нөө шахаж жагаад хамгийн сүүлч хараад толгоороо сийждэг байхгүй юм. Их л сэжилсэн байгаа нэ үсний гэхэд. Урсаас ирсэн байна зү. Тэ ингээд ингэсэн болсон. Маа Дүлгөөний өсч угаасаа нөгөө юун дээр алдартай байст. Пебагийнхаа өөртөө ярьдаг үстэй бүр нөгөө одоо яг нөгөө яг ингэдэм л одоо ингэ нөгөө онцлог те одоо гаднах үзмжээр харж чад одоо чинь онцлогтой тамирчтай фиба ч албаар ингээд нөгөө нэг ер нь бол олонний анхаарлын төвд байх гэж аяг үздэг юм шиг. Тэгээд маа Дүлгөөнч ер нь өс нь бол байнгын гоё орно штэ. Алдаагүй штэ. Тэгэхээр Asian perfect hair style мэн гэдэг юусэн. Тэргээрээ алдартай ер нь 3-3-ын сайтууд дээр ороход дандаа яг тэрийг нэг онцолж бичсэн байдаг. Тэгээ нөгөө яг анх орж иж байхдаа энэ нэр нь тэгдэг юм байна. Тэгэхээр
ингээд сахлаа ингэж ургуулад ингээд үсээ ингэж ангууд дээр нөгөө монголчууд нэг тийм стилтэй болвол бас нилээ явах юм байна. Алах юм байна. Өдрөөс ингэж ярьж лээсөөс. Манай хүний чи үс болохоор би шалаад гэсэн. Наа чи баг каск юм шүү те. Толгой хамгаалдаг те. Яахчгүй баг амар. Гэтэ энэ 3-3 арай өөр төвшөнд болдог байгаа байхгүй. Монголд бол наа чи лиг дээр божигнал босоод өрөөд үс нь яач босч ирдэг шүү дээ ерөөсөө. Ой 3 ч юм бол бас чиглэлийн өөрчлөлт чинь тийм шүү дээ. Би одоо төлөвлөнт айгүй болоо нөгөө цуг олон удаа нэг өрөөнд орж исэн шүү дээ. Үсээ гэлдэн тоглолтонд орно. Оройн үсээ нөгөө угааж чадахгүй тэр жигээ унтчих юм чинь өглөө босоод ирэхэд үснэ юм босч ирж байгаа. Яг ямар гэлзэг тэр өрөө. Тэгэхээр нөгөө тэр лакны сонгодог шиг юм аа тэр нөгөө хүчтэй лакнууд ч ер нь бол бас мод болгох юм шүү. олон жилийн өмнө л одоо Монголд хэлсэндээ нэг гэлмэ лак макны реклам тоглооч. Гэрээ хийж гэдэг. Манай монголчин шуум муутаж ихсэн лак чангатай юм байна. Дахиад амфренд хэлдэг бай. Амфренд хэлдэг. Өөрөө ч мэдгүй амфренд хэлэгцсэн. Чи ер нь өөрөөсөө болж амфренд хэлдэг юм байна. амфренд хийж нэс. Тэгээд ер нь ихтэй эн чинь бол одоо нэг бас нэг соёл байхгүй. Би тэгж хараад байдаг. Соёл гэж хараад байдаг. Одоо жишээ нь ингээд тоглолтод очихын өмнө те одоо жишээ нь ингээд NBA-ийн тамирчдууд ингээд өөрсдийн стайлаар одоо гой хувцлаад очдөг болвол бид нар чинь тухайн тоглолтод оролцохын өмнө ингээд өөрсдийнхөө үсийг янзлаад ингээд өөрсдөө бэлдээд очин чинь тухайн тэмцээний хөндлөж чинь тухайн өрсөлдөгчөө хөндлөж чинь бас нэг тийм спортын соёл юм болов уу гэж би бол ингээд хараад байдаг. Тэгээд одоо Монхыг дагаад манайхан ч бүгдээрээ яг ингээд тоглолтын өмнө ингээд ус мүсээ нэг яг нэг монх шиг гэлдэхгүй ч гэсэн бас нэг хэрэндээ бас нэг хөөхөө тэрүүн дэндээ бас тэгчээд байдаг байхгүй. Энд чинь бас нэг соёл юм болоо гэж би ер нь хараад идэв. Тэгэхээр бас нэг тухайн тоглолтод ач холбогдол өгч байгаагаар ч тэр одоо нөгөө фокуслж байгаагаар ч тэр ер нь бол манайхаа ч хөөрх штэ нөгөө Сауди Арабид нөгөө нэг лак олдохгүй. Сам олдохгүй. Сэрээгээр ингэ. Дэлгөөч ер нь бол үсчин штэ ер нь бол баг дотроо тий бүгднгийнх нь үсийг янзалж өгдөг байхгүй. Үсчин стилист энэ тэр. Тий тэгээд анд манд чинь заах нэг янзалчаа гээл. Тэгээд нөгөө манай монголч эхлээд нөгөө юугаа синсэ лактага самтага байнга авч явдаг гэсэн. Сүүл рүүгээ бас нэг жоохон ачаа ихтэх гэдэг болсон жоохон синсэ орхичоод тэгээд буудаа чинь синсэ хагаад манай өрөөнөх болохоо болч та танаа өрөөнд үзчихээл. Манай хүн чи эвгүй. Тэр үсэг эзгийн тал дээр бол бас чанга штэ те шуунс бол болох штэ. Тэ шуунс болоо гэдэг 10 хэдэн онд л нөгөө талигаач даваа нөгөө дөкхөн дааги маг гэдэрч нэг Баянгол чонгор л. Тий. Тэгж орж ирсэн. Тийм Баянгол. Тэгж яхад л за яаж юм шин дайжгүй гэдэгч. Маа дүүнэрст яг тоглож жохол юм уу, үс жохол юм уу гэсэн мэдэхгүй шүү дээ. Яг тоглолтын өмнө нэрэл ордонд хувцас олж явахдаа л ерөөсөө үсэл лактаад байх юм. Ойлгохгүй нэг гэсэн. Нөгөө чи яг тэр үед чинь л яг монхын нөгөө нэг яг тийм шүү дээ. Манай хэлжсэн үе шүү дээ. Дөлгөөн Бацалбоо ирч ерөөсөө нэг хоёр ихэр загаал шиг л хоёр явдаг шүү дээ. Яг хоёулаа ижилхэн үсээ гэлж мэдтэл хүү бас нэр. Талигаш тэгжсэн аахгүй. Мэдгүй одоо яг тоглолтын жохол юм уу одоо эдгээр үсэн жохол юм мэдгүй одоо маа дүүнэрч ийстэ орж ирэл зүгээр юм цацаал зүгээр шүршээл энэ гэрч ийстэ. Миний найзд аль Халаатаас илүү. Миний найзд аль нь чухал байсан. Найз нь одоо бол жоохон үстэн дээр анхаарат байгаа шүү дээ. Хагалж маглаад байгаа шүү дээ. Аа тоглолт явах хайчингууд. Тэ тоглолт явах хайчирч. Тоглолт явах хайчингууд өсрүүгээ анхаарч эхлэв те. Тэгээ манай баалагаар сонь сайхан юу. Үс чангараад шуу сулраад шүү дээ. Баалагч одоо нөгөө нэг сайн баалаа. За юу вэ энэ? Зөндөө олон лигүүд байгаа даа шүү дээ. Одоо ер нь лигүүд өндөрлөөд одоо хэд дээр үлдэж байна ер нь? 2 хон Өндөрлөө 2 хүн. Монголын бүх лиг дээр тоглож байгаа ганц хүн. Сая дэг нэг жилд хамгийн олон World Tour-д орсон гэдэг шиг баалагч нэг жилд хамгийн олон лигт тоглосон болчихж байгаа шүү дээ. Үгүй тийм хүмүүс өндөө байгаа шүү дээ. Би чи сая Соёнбоогоос ахуулаад 3 лигт тоглосон ба шүү дээ. 3 болж байна. Дараад байна. 3 шүү дээ. яг нэг лигт яг нэг тасалдгүй тоглож байгаа хүмүүс байгаа юм тий. Баалаа. Манай энэ Соёнбоо нөгөө 30 илтэй ч юм блэ? Галдан цагт. Оо нэрэ галтаагаас тийм юу ирсэн шүү. Гомдол ирсэн шүү. Би манийга хатна матна гэдэг яриад. За тэгвэл 31 хилтэй гээл хэлчихье. Галда
гадаа харж байл одоо тэгээ 31-гээ хэлчлээ шүү. Манайс ч бас чамд жоо таргалуу. Амар нэмлээ шүү. Амар нэмлээ шүү. Тэгээ сүүлд бүр амар нэмсэн. Одоо бараг 35 болсон баха. Амар нэмсэн байл шүү дээ. Зузаарсан байл. Бас зузаарч чинь. Булчингийн мас. Тэгээ одоо ямар 3 лиг байгаа гинэ? 2. Ямар 2? Мастерс дууссан шүү дээ. Яасан Мастерс. Мөнгө авсаа. Авсаа. 17 хожигдсан. Баби базардаад. Баби дэжигдсэн үү? Баби буха Соёмбо зоргоо. За нөгөө нэр чи явж лээ нанда. Голжиг байна. Манай голжиг шин бас бүх тэмцээнд тоглож байгаа шүү дээ. Зоргооч. Цагаа шивээс микро 15 тамира. Цогоо гэж ямар? Шивээс. Аль цогоо? Бурхан уу? Энийг Биш ээ. Нөгөө сэрүүлгийн үү? Тийм. Сэрүүлгээс тоглож жижиг нөгөө бороо шидэдэг. сэрүүлэг штэ. Тэр чи оюутны лиг сэрүүлэг. Нөгөө хин голжих чинь сүүлд бас бизнес лиг тоглосон явжлаа. тий. Баалагаас нэг хил болч. Тийм баалаа ингээ барахгүй. Яаж ч баалаас олон байгаа юм. 30. Фрэнс. Тэгээд Masters. дууссан. Тэгээ централ. Централ. Тэр дөрөв яа. Би бол централ дууссан. Тэр ноодод байгаа. Барахгүй. Ямар олон тэмцээн байж вэ? Байна. Финал аа. Тэгээд нь Яа Централ мултарсан. Нөгөө ер нь болоог байгаа шүү дээ. баалаа мултарч ийн хэрч тэр чанартай централ чанартай юм. Баалаа мултарч ийн гэж бодохгүй. орохгүй тэр. Чанартай чанар. Барахгүй мэн тэр. Тийм байна. За тэгээд хэдүүлээ юу вэ? Ямар ч сан лигийн нэг мэдээллийг нэг харцгаач. Манай Токи болонгаа дамжуулаа тий. Тэгээ ер нь Токи апар. тий. Одоо энэ дек бол лиг үзэж байгаа сте. Үзсэн. 5-5. Аль үгийг дэмжиж байна? Эпсиг дэмжиж байгаа гэж сураг гаргасан үнэн үү? Эпизод дөгс юу Хизээч тэмчихгүй нэг байгаа шүү дээ. Эпизод төгс металлод бүкс энэ төр гаруудын пэйж нэр алах юм а тий. Тэгснэ юу гэлээ амбуг хударлаа цэвлээ гударлаа. Алсан. Би мэдээж металлаа дэмжиж байгаа. Тэгээд металл бага энэ жил бас нэг дутуугааг үүсгээд бас нэг авраг авчаасаа гэж бодсон. Тийм бичил та. Ер нь гэхдээ миний одоо ингээд нэг олон жилийн дундчаас ингээд харж байхад ер нь бэртэл гэмтэлгүй бүтэн багаараа яг нөгөө нэг эцсийн үзгэлт яг тийм баг л юу н авраг авдаг. Тийм шүү Тэр нь дээ. NBA ч тэгж байгаа шүү дээ. Бэртэл гэмтэл ер нь бол яг тухайн багийн хамгийн том өсөлтөгч байдаг. Тэгээд энэ жилийн хувьд хамгийн тоог өмнөдөө маань ер нь бол манай мөнх өдрийн маань нөгөө нэг шагааны бэртэл. За тэгээд сүүл BCL дээр жижиг юм хамарны бэртэл хоёр. Жими. Тэр орцсон тий. Тэр хоёр л ер нь бол манай багийн одоо нөгөө яг амжилтанд айгүй том нөлөө олчлоо гэж юм харж байгаа. Гэхдээ одоо ер нь яг Эвс метал хоёрын хувьд 3-1 шүү дээ тий. Одоо тэгээд бас 6-7 хоног амарчлаа. Өнөөдөр үзэх юм бол ер нь яг гал гарсан тоглох болох гэж миний хувьд бодож байна. Тэгээд өнөөдөр хожиж чадах юм бол маш том давуу байдлыг авна. Гэхдээ бас хүмүүг бүөрхий. Тэр тоглолтын дээр Бид нарт одоо яг харагдаж байна те. тий. Тэгэд лигийн албан ёсны ап Токи. Токи. За тэгээд энэ дөрөвт тоглолтын цувралын дөрөвт тоглолтын гол баатар бол яалч жарга байхгүй Бат Цэргийн Сүхбат байлаа. Сүхбатын хувьд тэгээд ер нь бас тоглолт ойлгомжтой болчихоо гэмээр үед үнэхээр чухал шийдэлтүүдийг хийж багтаа бас нэг юм нөгөө одоо юу гэм бэ урам зориг гэх юм уу одоо нэг итгэл найдвар тийм юмыг авчирч асаасаар хагаад тэр нь ингээ өмнө хүрчихэж байгаа байхгүй тийм. Ялангуяа тэр сүүлд нэг хоёр жавжаас нэг хоёр талаас яг хийсэд гураас. Тийм. Тэр шийдэлтүүд бол бүр Тий. Тэгээ манай mëдүүч одоо бас нэлээ их шөөмжлүүлдэг. Тэ ер нь бол Сүхбат 4 жил жоо MVP төвшөнд яригдчихсэн шүү дээ. Тэр ярилт ер нь бол хүүхдийг бас баллаа хичүүл гэж би харсан шүү дээ ер нь. Айгуу гоё тийм нөгөө нэг тогтсон тоглолттой ер нь MVP төвшний байж итл MVP болох чинь энэний цогтоош гэл юм болгочих жоох. MVP гээл тэгээдсэн чинь хүүхч гэсэн бас жоох хүүхд юм чи авж байгаа шүү дээ. Авалт байгаа шүү дээ. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө бас жоох юм урцсан шүү дээ тий. Айгүй би наадхны чинь бол шал эсрэг бодолтой байгаа байхгүй. Цэвлэл яг сайн мэдж байгаа та юм бол. Би бол наадхны чинь бүр яг шал эсрэг бодолтой. Яагаад тэгэхээр одоо тэгээд MVP төвшөнд тоглож байгаа залууг MVP төвшөнд тоглож ийнэ гэж ярьж болохгүй юм ер нь. Тийм шиг яг л авчлаа л гэдэг нөгөө сошиал чи яах вэ? Тэгэхээр ч арайхгүй болонгууд тэгэхээр ч арай сошиалын нөлөөлөл юм шүү. Тэгэхээр ч арай үнцэг нь хилээд өмнөх дугаар дээрээс хилээд бид нар өөрсдөө сошиалын дархлаатай баймаар байна. Сошиал одоо тэгээд сошиалын дархлаа магтаж гин үү те.
Тэр нэг амар наалдахгүйгээр зүгээр яг урдах юмаа хийдэг тийм л гой суралцмаар байна. Тэгэхгүй чи ингээ ярьчихаар чи одоо сошиалын буруу ч юм шиг болчихж байгаа. Сошиал ер нь буруу. Тэгэхээр чи тийм үстэй. Тэгээ одоо гоё л шүү дээ. Одоо манай хууга мууга ч юм бол бас авалттай шүү дээ. Гайсны гайгүй тоглоод ирэнгүүт авалт явангуудаа мэдгүй шүү дээ. Манайс мэдгүй шүү дээ. Манайс сошиал үе юм хүмүүс ч одоо тэр сошиалын юм харахгүй гоё байж тээ. бидний сошиалын одоо төвшин тэдний сошиалын төвшөө шал өөр шүү дээ. Ер нь бидний үчи сошиал гэж байхгүй дошил гэж байгаа. дошил гэж байгаа юм тийм шүү дээ. Бидний ч бас нэг хай тав гэж байсан шүү. Гарч ирээд уцаа ард ус чамд хэдэн дуудлага ирсэн байна. Тэ хэдэн мессеж ирсэн байна. Миний найзыг нэр бэлтгэл дууссан чи хэдэн дуудлага ирсэн лээ? 20 хэд байлаа. За удаа яриад. Жоо дээш л байна. Би тоогийн санаж. Дээш залгаа. Нэг л хүн залгаа шүү. Караа шууд. Нэг л хүн залгаа шүү. Тэгсэн чи 2 цаг бэлтгэл хийгээд дууссан чинь хажуу тавцаас очижсэн пүү гэж байгаа байхгүй яасан гэдэг. Тэр чи угаасаа бүгд нөө маазардаг байсан шүү дээ. Борко энэ төр уцаарал. За чамд хэдэн дуудлага ирсэн, чамд хэдэн дуудлага ирсэн гэх тээ. Хамгийн амар надад ерөөс нэг ч дуудлага байхгүй. Тэгсэн чи миний хамгийн их дуудлага ирсэн баг. 70 эд. Тэгтээ ганц үнээс. Арайш 70 эд шүү. 70 ч юу. Дуудлага ярьдаг үеийн хүмүүс одоо энэ одоо Facebook, Instagram хөгжсөн энэ үеийн хүмүүсүүд юм ойлгохгүй шүү дээ. Юм ойлгохгүй. Ойлгоод авах шүү дээ. Ойлгоод аваад. Манай ганц Z generation-ийн насаар дарсаар Дарснааснасаа гарч чадахгүй. За тийм металлын тоглолт руу эргээд орё. Хаан гоё металлын тоглолт Сошиал руугаа орё. ямар гоё юм бэ? 12 оноо дутуу явж байгаа. Тэгээ би нөгөө тэр тоглолтыг нөгөө хүчээр оруулсан. Би тэр тоглолтыг очиж үзчихээ. Яагаад очиж үзэх шалтгаан бэ гэхээр би бүр металлын хувцастай очиж үзэж байгаа шүү дээ, тийм үү? Вау. Таны эсрэг гарч ирэнгүүт над руу уурлаад байна чи. Тэгсэн тий. Эбрид хоёр сууж өстэй. Тий. Тэгээд нөгөө яагаад очиж үзэх шалтгаан бол угсаа над зөндөө байгаа. Баясаа дайчд байсан. Хууга дайчд байсан. Дугаараа дайчд байсан. Дөг маа дөлгөн. Бүр хамгийн том шалтгаан нь бол би зүгээр нэг муугар отохтой шүү дээ. Дөг маань хамгийн сүүл нь одоо нөгөө энэ жил зодог талгаа зарлцсан шүү дээ. Тэнгүүд маа дөлгөн дүүчинд бол ямар хүн блэ гэдгийг та мэдж байгаа шүү дээ, тийм. Ямар зөв хүн, ямар хөөр хүн блэ гэдэг мэдж байгаа учраас би тэр дүүгээ бас нэг зодог тайлахт нь эцсийн одоо замд нь үтэх гэдэг шүү дээ. Ер нь бол Солиороо саксаар ярьж байгаа шүү. галзуу шүү. Хэрвээ тэр Кино тоглолт зохиол шийдэл хожигдвол тэр чинь айгүй тэгэл яг сүүлийн тоглолтчоос би дүүтэйгээ бас нэг тэрвэрлэлчмээр байгаа байхгүй. Самсараа дээр чинь 6 даруулчих байгаа. Тий. Яг самсараа дээр л байгаа байхгүй. Дээшээ доошоо гэж самсараа болчихсон шүү дээ. Яг нэг холбооны удирдлага шиг болчихсон шүү. Тэгэхээр чинь холбооны удирдлагчдыг дуусуулыг шагнал өгөн яг тэр яг байж явах болохгүй гэдэг тийм байдалд орчдөг шүү дээ. яг тийм болчихсон. Дөнгөч яг тийм байдал дээр ирчгэр чи тэгээд ялж явахгүй ч. Одоо өнөөдөр Одоо тэгээд бас очиж штэ. Хожууд гоё. Хэрэв муугар отоход явчлаа гэхэд бол тэгэл сүүлчийн замд нь үү. явсан. Саксаар бол сүүлчийн замд л үдчихэж байгаа байхгүй тийм үстэй. Дахиад өөр лигүүдэд тоглоо явуулчих юм. 4-5 лиг тоглоо явуулчих. Дээдлигээс ярьж байгаа шүү дээ. Наа чи тэгтээ нөгөө өөрийнхөө сүүлчийн замд нь үдцсэн юм болохоор ямар торох юмгүй ярьж байгаа. Гэхдээ гэтээ яг зарим хүний хувьд бол одоо ингээд дээдлийг зодог тайлаад ингээд нөгөө саксны замнал нь дуусчихна гэж бодоод байгаа шүү. Яг үнийг хэлгээд яг саксны карьер ордог эхэлдэг юм шүү дээ. 5 лиг ингээд манай капитанаар бол энэ бол баг эхэлсэн юм шүү дээ. Гэтэ өнгөрсөн тоглолтын дээр амар хэцүү байсан. Би яг ингээд дөгийг хараад ингээд зүгээр би нөгөө тоглолт үзэж байгаасаа ингээд дүүгээ ажиглаад байгаа шүү. Тэгээд сүүлийн 3 минутын дээр ч нөгөө нэг 15 6 оноо ч дээр явж ирсэн шүү дээ. 17 ч үлээ. Тэгэл явсан чинь дөг зүгээр шууд юу ячиж байгаа юм. За ер нь явчлаа гэл. 3 минут үлдээ 15 6 оноо доор орчгоор чи окей үстэй. Ер нь бол те тэгээ нөгөө тоглолтын агуулгаараа бас яваад байдаг. Тэнгүүд нөгөөт чинь тэнд ингэж уйлаад байдаг. Би бүр цэвлээд сонирн байд. дагаж мэлмэрээд. Айгүй тэгсэн чи ашгүй буцаж ирээд нэг яа за нэг амьсгаа авлаа шүү гэл яг тоглолт. Тэр тоглолтын зүгээр дөг цөлөөрийг сүхээ аварсан юм байна. Тийм. Гэхдээ яг мангар хэцүү юм чи. Одоо өнөөдөр юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд яг тэр тоглолтноор л дөг бол яг л тэгэл за миний яг сүүлийн тоглолтыг энэ дээр л ингээл дуусах юм байна гэж бодож уйлсан.
байх л гэж бодсон. Амар их зогомж тэр хүүхдэж харах. 3-0 дээрээс хожин гэдэг чинь ер нь хамгийн хэцүү шүү дээ. Тэр яг нэг юм байна энэ. Дэгтэй чэцэн үнийг л энд хүүхэд гэж яриад ах юм. Дэг юу бодсон ч юм. Тэгэхгүй би одоо танаа онжоо үчил энд хүүхэд л гэж яриад. Би одоо энэ жил орог миний сүүлийн жил шиг санагдаж байна. Дэг гэснээс дэгийг би анх нөгөө биш нөгөө Европ явцсан тэгсэн чинь шигшээд Европ явсан юм нэ. нэг өндөр бор залуу байна. Тэндгүй би яаж дэг мэг гэж юурс амьдралаа шарагуулж. Тэр чи 10 оны шигшээ дээр л үү? 11 оны шиг. 11 өлөө нэг зураг гэдэг чинь. Хөө энэ одоо хийм бол гэсэн. Энэ оюутны лигээс яасан шүтээ Sharks Marks орсон. Хинээс ч асуулаа. Тэгэд л анх дэг харж ирсэн. Оо, яг нөгөө бусд нь бол угаасаа яг нөгөө нэг тавилганууд байж байгаа шүү дээ. Баарны нэг тавилга шиг нөгөөдөл байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь донд нь нэг шал танихгүй нэг тавилга гараад ирсэн. Тэгэд л анх яг дэг харж ирсэн. Тэгээд тэр шгшөөг их гоё. Сэгийн өвтөрийг тэр чи яг 11 оны Нанжины нөгөө Нанжин Зүү Азийн аврагуулаад тэрэн дээр сэгийн өвтөрийг анхных нь шгшөөгийн тамирчид болж орж ирсэн байхгүй. Тэгээ өвтөр чи хамгийн жоох нь гээд. Тэгээ би хамгийн жоох нь байсан. Сэгийн чи бас нөгөө том сажир өнтертэй чинь Азаа өнтертэй ч гэсэн чи надаас нэг. Тэгээ өвтөр анхных гээд хамаг өмд нь гүд хоёр бацсан. Тэгээд л хамгийн жоох нь гэж явж исэн чинь жоохон гэж явж исэн чинь шууд гөгшин болчихсон. Наад ингээд шууд хамгийн гөгшин солигдоод хамгийн юм солигдоод. Шгшөөгийн тэмцээнд орог нэг 2-3 жил явж байгаа хамгийн баг нь гэж явж исэн чинь гэгдгийн шууд хамгийн гөгшнөд орно гэсэн. Нэрээ тэх юм биш те. Тий харин тий. металл гэснээс одоо тэгээд дэг ч одоо яг металлыг анх үүсгэн байгуулах тэгэд яг байсан шүү дээ. Би бас декер их бахархдаг байхгүй. Яг нэг юмдаа бас нэг тууштай байдаг те. Одоо юу гэдгийг металлаас өөр баг руу явах зөндөл боломж байгаа шүү дээ. Ер нь бол тийм үү. Тэгэхэд яг нөгөө багийн нэг цол болоод яг тэр багтаа яг үнэнчээр те. Ингээд айгүй олон жил ингээд яг тэр металлингууд декл бодог гэж тийм үү. Арангаа гэхэр одоо юу гэдгийг цэвлэгч гэдэг шиг яг дек бол яг тэр нэг металл багтаа айгүй гоё үнэнч явж байгаа. Тэгээ өөр баг руу яваад одоо сайн одоо юу гэдгийг солилцоо 8 хэвэл хийхээр шүү дээ тийм үстэй. Тэгэхэд яг тэрэн дээр гоё багтаа өндж байсан амар гоё бахархдаг шүү. Яг энийг ярьсан дээр бас одоо нэг залууч дүүнерт маань ч гэсэн бас нэг юу болж магадгүй ярьчих. Би 2018 онд яг металл гэд багтаага одоо анх буюул зайхтайгаа яг уулзаад металл багт орж исэн. Тэр үед ч юм бол одоо нөгөө лиг маань 2 багтцсан. Тэгээ нөгөө 21 аймаг лиг гэж болдог байлаа шүү дээ. Тэгэхэд ч манайх цирка дагийн интер байсан учраас нөгөө өөр хангаа тэн үлцээ гэж орж исэн. Анх 2018 онд. Тэрнээс хойш бид нар чи ер нь бол 21 аймаг чинь арангаа маань хоёр чинь бас их үдсэндээ бас тий. Тэрнээс хойш ер нь 18 оноос хойш ер нь дүүнэртэйгээ үдсээр юм байгаа л. Тэгэл 21 онд анхны нэг нэгдсэн дээдлийг чинь ордон дээр болсон шүү дээ. Тэгээ тэргээр одоо дүүнер маань анхны дээдлэгт одоо ч жинхэнэ одоо хамгийн дээд түвшний дээдлэгт орж анх үзэж байгаа хгүй. Тэгээд би тэрэн дээр орчоод за нэг миний бодсон бодож штэ тий. Одоо жишээ нь ингээд за дүүнер маань ер нь бол ингээд саксных нь одоо нөгөө хамгийн дээд түвшний карьер одоо эхэлж байна тий. Тэгэхээр би бол яг энэ түвшнийг бол үзсэн. Тэгэхээр яг энэ одоо өөрийнхөө одоо нэг хоримтлуулсан туршлага одоо юу гэдгийг тэрүүгээр дамжуулаад дүүнерт тань гүүр болчих юмсан л гэж бодсон байхгүй. Тэгээ дүүнэрийнхаа нэг амжилтанд хүрэх гэсэн. Тэгээд өөртөө цаашаа одоо өөртөө одоо анх миний одоо хувьд гүүр болж исэн хүмүүс одоо миний ажил сууж байна. Одоо би анх Sharks гэдэг багт 2008 онд ороод тий. Бидэд яг анхны дээдлэгт орж байхад манай капитан тэгээд Хүрлээ. Тэгэхээр чи хүрлээ капитан. Тиймсэн тий. Тэгээд яг ингээд гүүр болоо бидэрт гүүр болоод яг анх дээдлэгт орсоо. Тэрнтэй яг ижлэхнэр би металл гэдэг багт одоо дүүнэрийнхаа гүүр болж ороод тэгээд бас дүүнэрийн амжилтанд хүрэх чи гэж айгу хичээсэн бохгүй юу? Ер нь миний одоо өөрт байгаа боломж юу вэ? Тэгээд би багийн бүх юмд оролцдог байсан. Дүүнэртэй чадах юмнууд айгу зааж сургадаг байсан. Тэгээд би дүүнэртэй ганц л зүйл хэлдэг байсан. Бидний энэ цаг хугацаа яг энэ өнөөдөртөө л яг энэ үедээ л хамгийн гоё үдгийн шүү. Яг та нар өнөөдөр та нар хожигдсондоо гутарж болно, хоцсондоо баярлж болно. За хангалтгуудаа та нар жоохон гонджиж магадгүй өөр багууд чинь хангалт цайтай болгоо та нар тэнд тархаж магадгүй тий. А гэхдээ
яг энэ мөчөд яг энэ бүрдсэн багаараа та нар хамгийн гоё мөч нь энэ байдгийн шүү. Энийг та нар хизээ мэдрэх хөглөө за нэг 5-10 жилийн дараа та нар тэр үед бид нар гоё үжтэй гэж боддгийн шүү. Тэгэхээр яг энэ үе хамгийн гоё байлгаараа тий. Багаараа одоо хоорондоо гоё хөвтэй, найртай, нэгэнтэй урам өгдөг. Нэг тийм байгаараа гэж би тэр үед одоо дүүнэртэй айгүйх нөгөө зааж сургадаг гэсэн. Тэрний маань үр нөлөөг өөрчилсөн. Багийнхан маань айгүй тийм нэгэндээ бас хүлээцтэй, бас хоорондоо бас харилцаа хандлага сайтай тий. Тэгээ анхны жилээ бас манайх ч бас шамлахааргүй амжилт гаргаад бас Final Four үлдээд тэгээ 4-4-нд орсон шүү дээ. Бид ч анх удаа United League нэгдсэн лигт ороод тэрний дотор ч туршлагатайгаас их юм бол одоо баг бие байсан. Зовд байсан. Бид хоёр л байсан. Тэгээ бусд нь ер нь бол дандаа анх удаа залуучууд байсан шүү дээ. Одоо ингээд юуны сааны мааны бүгд л байсан. Яг тийм. Манайхтай өрнөдлөө үзсэн. Энэ бүгд хоорондоо үздэг шүү дээ. Аврагын төлөв ханах үзлээ. Манайх ч тэгж зүртэлтэй манайх нөгөө нэг майнерсыг 7 тоглолтод явчихдаг. 3-2 гэж илүү явж байгаа тэгээ очиж дараа л 2 гэж. Танайч Брадерсыг эхлэж гусаад тэгээ Брадерсыг манайх очоод тэгээд зоож утсан байхгүй. Тэгээ манайх бол ихний жил би хангалттай сайн үзсэн гэж боддог. Тэгээд дараалаад 2 жил финалчлсан. Тий. Ер нь бол одоо дүүнрийн маань хувьд гэх юм бол одоо дуршлаг одоо юу гэдгийг бүх юм бол ер нь хангалттай. Одоо ер нь аврах бол ер нь ойрхон байгаа л гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд өөрөө ингээд нөгөө аврах ахын үзнэ гэсэн чинь үнэхээр чадсангүй тий. Гэхдээ дүүнрээ бол хангалттай дуршлагтай болсон болов уу гэж би бодож байгаа. Тэгээд сая нэвтрүүлэг эхлэхээс одоо яриан дээр халсан дээр ярьчих. Нөгөө одоо нөгөө яагаад нөгөө нэг ингээд салж ороод байгаа юм бэ гэдээ надаас уудсан шүү дээ. Одоо сая супер гөстэд одоо салж орсон шүү дээ. 3 сар гоо өдөр. Одоо би яг одоо нөгөө металтай гэж хэлэх би бас дараагийн гүүр болмор байхгүй. Одоо доороос дөөхтүү маань орж иж бас дөөхтүү маань одоо миний одоо нөгөө цусан дүрлийн хамаатан байхгүй бид хоёр чинь. Тийм баха харагдтыг. Аа тэгж. Ганаах бид хоёр чинь ганаахын маань ээж манай эмээгийн одоо нөгөө төрсөйг чинь тахгүй. Бид хоёр чинь цусан дүрлийн холбоотой. Тэгээд дөөхтүү маань одоо ийм гоё ирээдүй, ийм гоё одоо нөгөө нэг потенциал өгдлөө тий. Тэгэхээр дүүгээ бас нэг эрт бас нөгөө гоё амжилтанд хүрээ тэрийг ингээд нэг гоё түүчилээд удаа явчихсан. Удаа явсаа гэж миний бодож байгаа. Тийм учраас бас нэг сая Аз авраг дээр ч гэсэн бас дүүгээ бас нэг Аз аврагч өвдөжчихсэн тий. Одоо жишээ нь одоо сая хэллээ шүү дээ. Зэвлээ ах маань одоо тавилгууд байсан чинь дунд нь нэг хүн орж ирсэн. Яг тэрнтэй ижилхэн нэрэл тийм байхгүй тий. Би аль хэзээ одоо Аз аврагт би 4 жил 5 жил орлоо шүү дээ. 5 жил ороод би 4 финалдаа яг нэг мултарсан. Одоо би болцсон байхгүй. Аз аврагт бол үнэхээр болцсон. Миний оронд харин дараагийн одоо нөгөө одоо дөөх мөх шүү одоо юм да дараагийн залгам чалаа маань орж ирээд яг хөө нэгний жил хожигдож болно 2 дахь жилд хожигдсон 3 дахь жилээс бид нэр учраа болоод амжилтууд гараад эхлэх байхгүй. Тэгээ тэр эдгээр залуу учраас амжилт гарах нь урт байхгүй. Би бол яг хөө бид нар бол яг 1-2 жил ингээд яг ганц 2 жил торгоож магадгүй. Гэхдээ урт биш. Гэтэл ирээдүгөө жоохон наашлуулмаар шүү дээ. Эдний амжилт гэж жоохон эрт үзмээр шүү дээ. Урт хугацаанд тий урт хугацаанд. Тийм учраас би бас дөөхтөг болсон. Нэг Азаар үзчихсэн гэж бодоод бас өөрийнхөө оронд явуулсан. Тэгээд яг нөгөө нэг 3-3 маань одоо нэг гадуур сошиалор ер нь бол янз бүрээр л хэлж илээ л дээ. Одоо нөгөө нэг би бол яг нөгөө коммент уншихгүй гэж хичээдэг. Гэтэ бас нэг ингээд нэг эргүүлж явах та харагддаг байхгүй бас ядаргаатаас. Тэрэн дээр зарим нэг юм дээр айгу эмзэглэнэ бас. Тэгээд нэг пост дээр тэгээчээс нөгөө 3-3 гинт гарч ирсэн шиг гинт алга бол унтрлаа. Тийм гинт гарч ирсэн шиг гинт унтарсан юм ерөөсөө байх. Бидний одоо цикл урт учраас бид нар эхнээсээ ингээд шат дараатай явж байгаа. Бид нар удаан ингээд амарцсан байсан учраас бид нар тоглолтын мэдрэмж алдсан байна. За тэгээд нөгөө форумдоо бид эргэж ороогүй байна тий. Зөндөө олон шалтгаанууд байна. Зүгээр сая бол Аз авраг дээр бол яг Австралид үнэхээр сайн баг ирсэн. 5-5 юм үнэхээр сайн тамирчид ирсэн. Тэгээд яг 14 хоногийн өмнө тэр нөгөө Champions гэ тэмцээн болсон шүү дээ. Одоо нөгөө аврагуудын хооронд одоо олимпийн аврагууд, дэлхийн аврагууд, ТV аврагууд хооронд тэр тэмцээн дээр Америкийн шигшээ багийг зоондоо хожоод, хүрлийн төлөө хожоод, 2 хожоод хүрэл авсан тийм баг шүү дээ. Австрали. Тийм чанартай багхгүй. Яг тэр багтайгаа бид нар арай жоо эрт арчлаа л да. Тэрнээс бол бид нар аврагын төлөө таарах ёстой байсан баг байхгүй. Аврагын төлөө таарсан бид нар Японд очоод, юугаа очоод ингээл аврагын төлөө хангалттай гараад ирэх боломжууд байсан. Гэхдээ яг зөв эрт таарсан. Энэ ч бас бидэрт бас нэг та нар бэлтгэлээ хийгээрээ форумд ирж ороод ихгүй та нар болоогүй шүү. Тий бидэрт бас нэг дохиогч байгаа сайн зүйл гэж миний хувьд бол харж байгаа. Бид нар бол Монголын 3 гусар 3 бол унтсан юм байхгүй бид нар адилхан л ус алдцаад л ингээл хөгжихийн төлөө
бас нэг шат ахихын төлөө ингээд үзэл явж байгаа. Хүмүүс бас тэрийг бас ингээд аливаа нэг зүйл чинь ингээд байг өгсөхгүй шүү дээ. Бас нэг хаяа нэг ун босно ингээд тэр болгоныг бас нэг тийм ойлгоосоо гэж хаяа боддог. Шууд одоо ингээд өдөр ингээд яг байнгын дээр байх хэрэгтэй юм шиг. балбал тийм. Одоо ингээд дэлхийд өрсөдөж байгаа. Одоо жишээ нь хятадууд тэнэг биш шүү дээ. Японууд тэнэг биш шүү дээ. Гүн Европ орн тэнэг биш шүү дээ. Тэд нар ч гэсэн ингээд харж байгаа шүү дээ. За аль одоо жишээ нь аль орны багууд тамирчид сайн үзэж байна. Яг тэрнтэй ижилтгэнээр хараад за хинжид энийг туршаад үзье. Воо болсонгүй. Дараа чинь дахиад нөгөөх нь Бидний тэрийг авчээ. Гэхдээ ингээд эдгэр чинь ч гэсэн ингээд бидэртэй л ингээд оролдож үзээд ингээд тамирчид нь ч гэсэн ингээд сайжраад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд бид нар чинь ингээд тэр дунд ингээд нөгөө нэг ингээд өрсөлдөж явахаар чинь бидний өрсөлдөө ингээд ч улам ширүүн болоод бидний нөгөө боломж ч улам ингээд гомигдал байгаа байхгүй. Тэрэн дотор л бид нар ингээд явж байгаа. Тэрнээс болоо зүгээр ингээд нэг байнгын хождог хэдийг ингээд нэг тэрнтэйгээ л алцаад байгаа юм бас биш шүү дээ. Ингээд аль аль нь ингээд хөгжиж Манайс ч өөрөөсөө нөгөө яаж Азад үзэх үү гэж боддог байсан бол одоо бол хүмүүс яадаг вэ гэхээр яаж Монголыг хожих уу гэж бодож шít. Тэрний эсрэг юм бэлтэж байгаа байхгүй. Сайн юмнууд бол их байна. Сайн юмнууд их байна. Одоо жишээ нь ингээд сая супер көстер Солонгосын баг ирчээд бид нар та нар Солонгос түрүү дээр ичээ тий бид нар та нартай хамтарсан бэлтгэл юмэр бид нар ингээд камп гаргаад та нартай бэлтгэн та нар ингээд дуртай үед бид нарт ирээч. Бид нар урьж байгаа. Юу вэ? Тийм. Солонгос өөрлөөр үрж шít. Тэгэхгүй марч бол Гойж авчихсан. Уг нь Тий Солонгосууд бид нар хүмүүсийн бүр юу тэр жил өөрөө бид Тэ нар мас зөвшөөрөөгүй үстэй. бадэ гэдэг. бид бид нар одоо жоо хоолой тоглож маалаа. бидний хувьд бол яг хөө зүгээр нөгөө нэг сайн хүмүүстэй тоглож одоо чинь сайн хүмүүстэй нөгөө нэг алдчихж бид нар ингээд нэг юм цочроо аваад нэг тоглолтын темперыг ор. Тэгэхээр бидний хувьд бол хамгийн нөгөө нэг очиж бэлтгэлийг хамгийн гоё тохиромжтой газар нь серб гэдэг хөхгүй. Маш олон удаа серб төчж бэлтгэлээдэг. Сербд ч гэсэн бас маш олон сайн багууд байдаг учраас бас спарринг хийх тэгээд өөрсдийгөө бас сайжруулах айгүй олон тийм нөгөө нэг гаргалгаанууд айгүй их байдаг учраас бид сербер айгүй явах дуртай. Зүгээр Азийн орнууд дээр очих юм бол яг хөө бид нар тэдэрт нөгөө нэг юм өгөхөөс тэдэрс бид нар юм авахгүй болчиход байгаа байхгүй. За бид эргээд өгөөж гээ. Тий. Ер нь бол тий. Тэгэхээр чи бид нар ингээд хаана сайн баг байна, хаана очивол бид нар ингээд нөгөө хөгжүү гэдэг юм. Тэрийг бас харж явахгүй бас болохгүй болчиход байгаа. Тэгээ ер нь бол 3 бол тийм маш хурдцтай хөгжиж байгаа. Тэгээд хурдцтай тийм хоёрдог спортын төрөл. Одоо би анх 2017 онд яг мэрэгжлийн одоо нөгөө тэмцээнд орж исэн бол тэр 17 оноос хойш миний харж байгаагаар 3 бол 3 үе шат юу очлаа. Өнгөрч. Нэг давлага авчлаа юм. 3 ингээд ховсолж явчлаа. Хамгийн анх одоо 17 онд байхад одоо ямар хөвсөл явсан бэ гэвэл 17 он намайг ингээд 3 орж байгаа. Нэг өндөртэй 2 м гарсан нэг өндөртэй. Арай нэг авахантай ч юм 4 номер ч юм те. Тэнгүүдээ нэг шидэгчтэй, нэг хамгаалагчтай ингээд 4 өөр нөгөө нэг төрлийн хүн байдаг байсан бол тэрний дараачаар нь болоод тэнгүүд 2 жижигхэнтэй, 2 шиддэг ч юм, 2 төвтэй. Тэгэнгүүт тэрний дараагийн шат нөх юм бол одоо 4 өндөр. Яг тийм 2 метрч биш, метр 90-с доош биш. Яг нэг метр 90-с 2 метрийн хооронд тийм өндөртэй. Тэнгүүд бүх талын тоглолттой. Яг одоо шиддэг, одоо ордог, хамгаалдаг яг тийм тоглогч нар одоо 3-3 аюу тохиромжтой болоод ирчих واخгүй юм л. Тэгмэд энэ 3 одоо энэ нөгөө нэг юу бол хөвсөл бол яг 3-3-т бол. Эдээс хөглөө дагаал ингээд солигдол яваад байгаа шүү дээ. Ингээд юу одоо ингээд нэг ингээ харахаар ингээ жижиггүн сайн тоглоод байгаа юм шиг болов жижиггүн авчраад үзэнгүүт жижиггүн объект болоод эхлэнгүүт за энэ юм болохгүй маань жоох өндөр болгоод үзье энэ чинь ингээд нэг ингээд улам ингээд ховсоод байгаа байхгүй ховсоод өөрчлөлттэй л байхгүй 3-3 болоод ер нь бол цаашдаа бол одоо улам бүр хөгжөөд бүр улам амар болох гэж юм бол харж байгаа. Чанга спорт тий. Үнэхээр хэцүү спорт шүү дээ ер нь бол 10 минут яг тасралтгүй тэгж ажил. Би бол бүр зүгээр нэг заал нэг 3 яг 3 эсрэг 3-4-ээр нэг үзээ энтер гэл далдгансан чи юу. За боли үл наач бүтэхгүй мэн 2-3 минут толоо. За зүгээр боли. Тэр үнэхээр амар чанга асуудаг шүү дээ. Та нар ингээд нөгөө 30 секундын нөгөө тайм аутаар та нар хоорондоо юу ярьдаг вэ? Бид нар юм ярьдаг шүү дээ. Бид нар тэргээр 30 секунд амархан л чухал. Тэр бид нар амьсгаагаа даргалж байгаа. Амьсгаагаа дараад ганц хоёр гүгэлдэг байхгүй. Хамгаалаарай. Гүрийгээрээ дэсэрээд юм тэр өөр юм ярих тэр толгой тийм орж ирэхгүй. Талбай дээр гараад юу хийдэг вэ гэхлээр бид нар бэлтгэл дээр яг яаж бэлдсэн яг тэр чинь нөгөө тухайн нөгөө моментоос мэдрэмжээр явдаг шүү дээ. Яг тэгжил явдаг. Тэгээд бэлтгэл дээр бид нар хэдий чинээний одоо нөгөө нэг дадал болгож нөгөө нэг одоо тоглолтын нөгөө арга барилаа олныг тэргээр л бид нар одоо талбай дээр гараад хийдэг. Одоо талбай дээр гараад бид нар ингээ контролог болчихно шүү дээ. Ямар ч тийм нөгөө шинийг сэтгэх одоо нэг юм бодож чадахгүй одоо ингээ амьсгаа амар өндөр болчих. Яг тэр үед бол яг бид нар нөгөө
дадлаар явдаг хөө зуршлаар авдаг нөгөө. Энэ асмал Шууд нөгөө шууд автоматар. Одоо жишээ нь өнгөрсөн жилийн олимпийн тэмцээн дээр бид нэр 20 оноо хоёр тоглолтын дээр тэр нөгөө нэг Францад тогсон тоглолт, Францад тогсон. Хоёулын дээр бид нар 20 оноо түрүүж хүрсэн шүү Тий. дээ. Дараа нь ингээд тоглолтоо үзэхээр 21 болгочих зөндөө боломжууд байсан байхгүй. Яагаад тэрийг бодож чадаагүй гэхээр бид гурийн амьсгаа тим өндөр тэрийг бодож чадахгүй байхгүй. Бид нар зүгээр тэр нэг оноо аавна гэдэг бод байснаас яаж авах вэ гэдгийг бодож чадсан. Хэрхэн яаж гэдэг. Тэгэхээр ер нь бол хүн ер нь амьсгаа өндөр ингээд нөгөө нэг ачаал их олоод ирэхээр ер нь хамгийн түрүүнд нөгөө сэтгэх бодох юм нэг улам хаагддаг юм шиг. Шийдвэр гаргах. Шийдвэр гаргалаад ер нь бол амар цөөрөд буруу болоод эхэлдэг юм. Тэрнээс болоод бид нар айгууч гэсэн. Тэгэхээр энэ бол 3 дээр нь бол бэлтгэлжилт маш сайн байх л. Тэгэл ер нь бол сүүлийн хагас гэж ярьдаг бид нар нөгөө эхний 5 минут сүүлийн 5 минут гэж. Сүүлийн 5 минут дээр хин төвчээртэй хин дэсвж үлдсэн л ер нь бол очдөг. Шазаагаад үлдсэн л ер нь бол очдөг. Одоо энэ анх 17 онд орж явахд ер нь бол барагтаа бол 21 оноо хүрдэггүйсэн байхгүй. Тийм үү? Тий. Ер нь бид нэр хоцсон тохиолдол дандаа нэг 13, 15, 14, 13, 12, 14 мөрөг дандаа тэгж очдог. 10 минутанд 21 оноо авдаг байлаа шүү дээ. Одоо тэгсэн чинь нөгөө 3 ч өөрөө хөгжлөөд байгаад бүр шидэгч нар нь юу амар болчих тий. Тэгээ нөгөө андын нөгөө нэг 3 орж ирсэн түүх их гоё шүү дээ. 19 онд нөгөө анд Японоос ирээд 3 хамгийн анхны тэмцээн Улаанбаатар челленжер болвоо. Тэгсэн тэр нэг зэмүн гээд багтаа таарч. Тэр чинь нөгөө сербүүд ч амар хамгаалдаг байхгүй. Тэгээд бид нар бас нилээн гэлтаацсан ингээд нөгөө яг нөгөө бидний нэг цэркав дээр ингээд нөгөө өвдгөө тулцсан нэг тийм нэг зураг байдаг юм аа. Тэрэн дээр ингээд анд суудсан бид гур ингээд тойроо зогссон. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд анд ингээд бид нар ингээд тайм авцсан ингээд юм ярьж байгаа. Тэгсэн чинь анд ингээд хөлн чичрээд усаа ууж чадахгүй гарын чичрээд. Тэгээд яг тухайн үед бид нар юун тэрийг нөгөө нэг ярих мантай тэгээд тоглолт дуусны дараа ханд яас юу болсон бэ гэсэн чинь ахаа бисаа яг юу руу ороод ирвэл гэж бодлоо. Тэгжэл ер нь бол 3 хүнээс ер нь бол дэсвэр төвчээр бүх юм шаард. Хам юм шавхж Чи яг тоглож үзсэн үү яг тэмцээнээр нь одоо шүүгч мөгчтэй 3-3-ыг үзээгүй. Зүгээр бэлтгэл дээр зүгээр нөгөө нэг үтсэн чинь л ерөөсөө явахгүй болгоот за наач өстө Баалаа үзсэн үү? үнэхээр хэцүү юм. Хэдүүлээ нэг юунд ороо өстэй. Юун дээр Шихаачлан дээр тий. би нэг сэлб дээр гэсэн үг шүү дээ. Тий. Тэр чи юу болсон? Тэр чинь нэг Тэр яхад орчлоор бас нэг андуун оноо мандуун тоглолт болсон. тэглөө. Тий. Наа 2x 5 жижигээр ороод Би нөгөө нэг юунд тоглолдог. Банк хоорондын 3-3 гэж болдог байхгүй. Тэгээ тэр чинь ингээд левлийн ингээд нөгөө нэг лигийнхэн тэгээ сонирхчид тэгээд ажиллагчид гэдэг үү нэг тим маягаар зохиодог. Тэгээд тэгсэн чинь нөгөө хин эний багтаа таарчдаг байхгүй. Монх далай тэгээд г нэгэн цогтооч байдаг үлээ. Эсвэл цогтоо тэгээд дахиад нэг өөр хүнч байдаг үлээ. Нэг юм стрэнж баатруудтай таарч байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг хоёртой чинь манайх ч болохоор өөнөө тэгээ манай нэг төвийн байл тоглодог байсан түшиг гэж залуу. Тэгээд даваа штэ. Тий. Даваад дөрж. Даваа класс даваа штэ. Класс даваа тий. Даваад үтээ ингээд бид дөрөв ордог байхгүй. Тэгэнгүүт даваа доор ноцолдохгүй заяа. Манай нөгөөх чинь болол бас хэрэндээ үзээлээ. Тэгэнгүүт өөнөө чинь болол бас нэг хайхтар ноцолдохгүй. Тэгээд нөгөө моо хоёртой чинь ноцолсон чинь сүултээ бүр хөвгөж байгаа юм чинь. Хэд хэд мөргөлдөө төрөөсөн. Эхэндээ жаахаа нөгөө алдаа өгөхгүй болохоор нь уурна буцааж мөргөө сайхаа. Тэгээд надад сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Нөгөө нэг надад ч алдаа хийсэн үлээхгүй, би ч алдаа хийсэн үлээхгүй байгаа болохоор дүг. Тэгсэн чинь нэг дундуур нэг тайм аут аваад тэг ингээд ёо өгөхгүй ингээд хөвтчихсэн чинь нэг шүүгчдөө ирсэн. Аха босороо наа чи шууд дамжуулж байгаа шүү. Та яг дэлгэсний үгүй бишээ талбайн гол хөвтэй. Би дэрэн юу ямар ч хариу үйлдэл үзүүлэх дингээгүй болсон заяа бүр босож явуулчихдаггүй. Бүр жинхэнэ сонирм болсон хөвчөдсөн. Тэрийг тулгаа харцсан шоолоод энэ амбуг өгөх гэж байгаа харснаа та. Манай 3-3 чав байгаа ч тийм. Тэр би бас салбарын тэмцээнээр нэг 3-3 тоглоод ICT-гээр одыг ордог үстэй салбарт салбарын тэмцээнээр юу нэстэйгээр орж ирсэн нэг 5-5 тий 5-5 тарин тий. Тэгээд 3-3 тоглож манай багийн нэг тоглогч яг өмнөх тоглолт дээр нэг пассанд цаатлаач гимтчихгүй далиг шсэн жилөө. Тэгээд гурвал нь үлдсэн. Тэгээд сэлгийг болчих жоох байхгүй. Тэгсэн манай тоглолтыг нэг ихсэн чинь
Манай хараад оноо дээр яваадахгүй. Тэгээ манай тоглолт болоод харин би манай тайм авахгүй гүрээгээд чи эсрэг баг тайм авчих واخ шүү дээ. Эдгээр хожигч тайм авчих гэж. Эсрэг баг болохоор сэлгээтэй хэмжээгээр ээлж орж ирээд түүрстэй бүтэн нэг тоглолт ямар ч тайм авахгүй тоглож үз. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч Дээдлигийн албан ёсны аппликейшн Токи. Ивент төгч агаарын шимийг айл бүрт цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэл түүлэн Дидиш. Ивент төгч англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Talk English. Ивент төгч Smart бодлын мэдлэгийг уртасгана. Хамтран ажиллагч Linen брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. Яг гоо тэгээд нөгөө хэцүү л дээ. Ер нь бол 3-3 болоо тийм амар спорт бол биш. Тэгээд яг гоо хэцүү нь ингээд нөгөө талбай дээр гараад байгаа юм шиг мөртлөө. Ер нь 3-3-ын одоо мэрэгжлийн тамирчтай хамгийн хэцүү нь онгоцон дотор өнгөрдөг шүү дээ. Онгоцон дотор тоглолтоос тоглолтын оронд 10 хэдэн цагийн нислэг та нар ямар амар гэдэг гэж бодож байна. Дөнгөж өмнөх дугаар дээр чинь цэвэрлд орж чинь нислэг мислэгнийх ядраад байгаа юм байхгүй тэгээ ярьсан шүү дээ. Тийм шиг. Яг гоо дөнгөс амар гэсэн сууж Сэтгэл засаж байгаа байхгүй. 1-2 Манайвар сайтай л нислэг бол гайгүй. 1-2 нислэг бол нэг мэддэггүй. Бид нар чинь хамгийн гол нь олон нислэг Эд нар ч юм бол 100 жигээ нисэж байгаа байхгүй. олон нислэг тэгээд дээрэс нь цагийн зөрүү тэгээд тэр нөгөө нэг бид нар чинь ингээд нөгөө нэг Монгол хоол идэд арай өөрөө зингууд ингээд хоол солигдоод цаг солигдоод орчин солигдоод тэгэхээр хүний бие өөр ихгүй ундаг байхгүй. Тэгээд олон солигдоод ирэхэд эхлэхэд тэгээ сүүл рүү яа өстө би юм бэ чи юм бэ болж байгаа чинь. Бид нар амьдрахаа битгөө. Бид нар нэг Европ нэг тэмцээнд явбаа. Атлах бидэд бөөнд явжсэн. Тэгсэн чинь яг нөгөө бас л нөгөө Монголын одоо нөгөө визний л юу л та нөгөө проблем. Бид нар Германы виз авцсан байж байгаа. Замдаа явж байгаад бид нар нөгөө Оросоор дамжирсан байхгүй. Тэгсэн чинь яг Москвад буугаад гэсэн чинь тулаах гинтгэн. Хүч нөгөө нэг виз чинь нөгөө нэг маргааш юуны 12 цагаас нөгөө виз чи эхлэх юм биш үү? Хугацаа нарай орой гарцсан. Бид эрт ниссэн байна. Өдгөр одоо яах юм гээд гэсэн чинь бид нар болохоор нөгөө нэг орой 8-нд буух байлуу яла. 7-7-д буух байлуу. Тэгсэн чинь бид нар буухаар чинь нөгөө визний хугацаа нь эхлээгүйс тарахаар чинь нөгөө визний зөрчил болчихороо чинь буцах гэдэг байхгүй. Тэнгүүд яг Москва дээр буунгуудаа бид нар ярьж байгаад нөгөө нэг юугаа өөрчлөөд нислэг өөрчлөөд шууд Словенд буух байсан чинь шууд өөрчлөөд Чехт буугаад. Тэгээ Чехээс нөгөө Словен руу машинаар явахаар болоод. За тэр бол өстой жинхэнэ одоо нөгөө юу ч болоод байгаа. Наад яргаллаа зогсоо гэдэг шиг юм. Тэгээ бид нар яг Чехэд нөгөө нэг яг 12 11:50 маяг гэж уулаа яалаа. Тэгээ бид нар чинь нэргөө онсоос буучаад яг шалганаар гарахтаа яг 12:01 мэг болгоод шууд паспорт оруулж байгаа. Тэгээд оруулж байгаа. Тэгэл буусан чинь нэг хүнтэй ярьцаа нэг машин ярьж байгаа юм. Одоо та нар машинтай 12 цаг тавхиал очсон. 12 хүн гэдэг. 12 хүн цаг тавхиад очсон. За одоо дүүрч одоо тэгэл одоо нэгэд бууцсан юм шиг гэж бодоод буугаал очиод гисэн чинь нэг ах ч хоёр нэг юутай нөгөө нэг гэр бүлийн нэг хойно суудлын босдог л доо босоо суудаг нэг тийм машин төрөөд гэсэн. Ах их ч хоёр бид 5 уулаа 5 чамдант. Йоо өстө тэр бол нэрээ амьдралдаа тэр бол хамгийн амар яв тэр өснө. Тэг ингээд урт их ч одоо нөхрөөл явуулчихна шүү дээ. Заавал өөр. Их ч гол нөгөө их ч жолооч нь. Дгүүл нөхрөө үлдээхгүй. Ах болохоор ингээд нөгөө уртаас суудсан нэг том чемдааны нэгээд хөлрүүгээ чихээс суудсан. Хоёр хөлн зайрал их ийгүү явсаа. Чемдаа жигцэн. Тэгээд артталт нь ингээд тулгаах цэнгүүн зөрхөө 3 суудсан заяа. Тэгээ ингээд өөр дөр ингээд 3 чемдаан тавьсан. Тэгмүүд артталт нь моох дээр хамгийн хоньны охорт норнгуудаа ингээд хажуу талаараа ингээд нөгөө өөрөвчнүүдэд чихсэн. Яг тэгээд 12 цаг явсан. Йоо өстө нэр. Тэр бол хамгийн амар. За яг тэр 12 цаг яваад очих нь яг. Тэгээд 12-т буугаад маргааш нь баг 10 цаг явсан юм биш үү? Яг 10 өнгөрч яваад очих жоохгүй. 10 өнгөрөөд очисон чинь тоглолт нь өдөөс хойш 3-аас тоглолттой. Бид техник зөвлөгөөндөө сууж чадаагүй. За ороод нэг 2 цаг унтах
хүсний унтав те нэг хүний бие чинь нэг амар хачаал авчих нэг нойр унтгаа болчихсон шүү дээ. Тэгэл нэг жоохон манараал босч ирэл тоглолоо. Эхний тоглолт бас үзээтэй. Бас алдсаар байгаад хөөхөө. Яг хож чадаагүй л хожигдсан л ихтэй гайг. Тэгэл 2 тоглолт руу орсон чинь нөгөө бид нараас ганц нэг хожоод идэг ус нөгөө Левляна гэдэг нөгөө жоохон настай ах нар л та. Гэтэ чансаагаараа номер 1 2 байлуу амар том багхгүй. Ах нартаа угнастай алдцдаг байхгүй. Тэгсэн чил талбай дээр гасны нөгөө мө ах нар чинь зүгээр урдуур сүм гэдэг нэрсэн гөөцдөг. Чи юу болсон бэ гэдэг. Урдуур бүрөөсөө сүм гэдэг нөгөө бөмбөний араас манайс чинь явахгүй амжирсан нөгөө ах нар тэгсэн чинь урдуур зүгээр сүм гэдэг ирсэн. Тэгээд аим олон оны зүрмөрөдөө хожигдоод гарч ирлээ. Аллуулла тий. Тэгэхээр одоо манай үзэгчд бас одоо энэ яриаг бас сонсоод бас нэгийг ойлгож байгаа байлгүй дээ тий. Ийм үзэгчд болон цэвэрлдэрж бас туулаад ингэж одоо Монголынхаа нэрийн өмнөөс тий ингэж олон юмыг туулж ийж бас нэг Монголынхаа нэрийг гаргах гад ингээ явж идэг шүү. Тэгээд юм бод дандаа ингээд юм чинь бас дээр сайхан байхгүй уналт баст гэдэг дөрөв хэллээ. Тэгэхээр тэр үед нь бас хамт байгаарэ. Тэгэхгүй ингээд нэг жоохон ингээ ононгууд нь тэр чинь бас хазгаа гişингүүдэн дээрээс нь дэвслээд байж болохгүй. Яг нөө амар Монголоос болж байгаа шүү дээ. Ер нь монголчууд маань нэгнийгаа нэг шүүмжлэхтэй аягуусаа. Яг тэр шүүмжилдгээс хүн нэг урам өгдөг бол гоё тий. Тэгвэл тест аамра тий. Тэнгүүд одоо чи урмаараас та бяларахгүй юу тэгвэл. Би ингээд одоо тэнгүүд ингээд бид нар ингээд нэг тийм алдаа гаргаж болохгүй нэг робч болчиход байгаа байхгүй тий. Алдаа гаргах юм бол юм уу одоо нэр одоо банзан одоо алдаа гаргах юм л энэ одоо хөгшин одоо баг зодгоо тайлуу. Баг нэр тэгэн шүнэ тий. Гэтэл бид нар чинь бас ингээд нэг одоо яг миний хувьд гэх юм бол одоо нэг жоох ингээд нэг туршлага ч үүдг юм уу ингээд нэг арга барьд энэ төр суугаад нэг одоо нэг гайгүй үдчмээр санагдаад тэнгууд чинь яг ингээд хүн чинь бас нэг алдаа гаргана шүү дээ бас нэг алдаа он бас тэнгууд алдаа гаргахад энэ болчихжээ энэ болгоолч энэ одоо бойл гэдэг гэдэг залуучуудад суудаад тавьчихгүй гэдэг юугаа тавьж үг гэдэг одоо сая жишээ нь Ази арга дээр манай хэд бас хэрэндээ үдчихэж байгаа хгүй. Үнэхээр яг нэг хамгаалтанд ороод ойрд нөгөө тоглолт юугаа хийгээг болохоор ингээд мэдрэмжийн зөндөө олон юмнууд байгаа л да. Би яг дотор нь өөрөө байдаг учраас тэрийг мэдчихээн. Тэгэнгүүт чи манайхан чинь зүгээр бойлол. Манай отгоо болоод нэр үнэхээр хичээж байгаа. Үнэхээр бас багт амар хэрэг болдог хгүй. Тэгэхэд л манай мотог нэрээс нь 9 шүдэр идэх юм аа нэр. Юм отоогоос заримдаас өмөрөөд бас хай нэг пост хийчмэр санагдах шиг бас нэр. Отгоо болоод ихтэй яг ингээд харахаар ингээд хүмүүс ингээд амар алдаа гаргаад байгаа юм шиг хөртлөнгөө талбай дээр амар ашигтай тоглодог. Тэр ашигтай байдал нь юунд дээр харагддаг вэ? Хамгаалтан дээр. Одоо 3-3 дээр чи ер нь бол ингээд айлын багуудад ингээд хүч өгөөд эхлэхээр ер нь бол айлууд ингээд суларч эхэлдэг хөөх. Та нар ингээд маш сайн анзаарах юм бол эхний 5 минут айлуу зүгээр годгоноол зүгээр шүү дээ. Амар нөгөө хүчтэй эрчтэй. Тэрийг бид нар юугаар зогсоодог вэ? Бид хүчтэй мөргөлтүүд. Одоо чинь бид нар ингээд талбай дээр гараад нэг нөхөр ингээд амар хүчтэй мөргөхөөр гэнэ зочдөг шүү дээ. Юу болоод энэ яач вэ гэдэг. Яг тэрэн шиг манай отгоо яг тийм хүчний тоглолтууд айгүй сайн хийдэг байхгүй. Манай отгоог одоо зөв барагтай хүн ер нь бол тоглоод оноо авахгүй тий. Тэгээ 3-3 ч өөрөө нэг тийм өөрөө бас тийм контакт одоо нэг бид чинь тодорхой шиг болчиход шүү дээ. Зөвшөөрөд байгаа шүү дээ. Талбай дээр бид нар бол баг барилддаг шүү дээ. Одоо ер нь өнгөрсөн бид 2 жилийн өмнө фибагийн нэг шүүгч нартай. Ер нь бол нэг 3-3-ын одоо шүүгч нартай тамирчдаа бид нар чинь бүр найзууд шүү дээ. Одоо ингээд байн ингээд таараад байн гуулзаал яаж ийс нэг байн яриа явж байгаа. Би нэг умдоод одоо надад юусаа алдахгүй та нар яагаад алдахгүй гэд намайг тэгээд байхгүй. Гү чи өөрөө хараач та чи ийм хүчтэй яаж хамт алдаа өгөх юм бэ гэд. Тэнгүүт нь би зөрүүлээд одоо хүчтэй байгаа нь миний буруу юм байна гэд. Гэтэл нөгөө шүүгч нарын санаа нь бол би нөгөө хүчтэй ч гэсэн одоо нөгөө нэг зарим нэг тохиолдолд одоо нөгөө унжих хэрэгтэй юм байна л да. Одоо нөгөө манайхан жүжилдэг шүү дээ. Тий харагдах байдлаа өөрчлөх нь шүү дээ. Өөрчлөх хэрэгтэй тийм ээ идэх хэрэгтэй. Би ч ерөөсөө ямар тохиолдол ирдэг хувирлах уусна байхгүй. Ер нь тэр нь бол маш буруу юм шүү. Бас нөгөө нэг унж мунаад. Нөгөө өчтөр нөгөө цирка өтөр нөгөө ярьж ирсэн нөгөө 2019 оны дэлхийн аваргаар Европ бид нэг 7 хоногийн өмнө очиод нэг цагийн зураг гаргах гэж очив. Тэгсэн чинь цирка төлгөө хоёр нөгөө нэг бэлтгэл дээр хоорондоо нэгээс нэг тоглож чад. Моох нөгөө циркаг тоолчихгүй. Тэгсэн чинь циркагийн ингээд нүд ингээд нөгөө хогорчдгийг. Нүд нь хөрцөн.
Тэгээд нүд нь хүрсэн яг хөхрөн гараагүй нэг дэлхийн аварт очиж орж байгаа байхгүй 2019 оны Амстердамын дэлхийн аварт. Тэгээд бид нар нөгөө Эстоны багтаа тоглож ирсэн чинь Эстоны нэг өндөр түүнэлстэй алж яагаад энэ стай фүү дийлдэхгүй байтал. Гэсэн чинь зэрэг нэг тохиолдулсан юм аа. Нүүрэндээ хаанач лээ. Тэгээд тэр өдөр гайгүй ингээд сануулга өгөөчүүд өнгөрдөг байхгүй. Гэсэн дараа нь дахиж тоглож байгаа нэг аим өвчтэй бөмбөг аваад ингэсэн чинь зэрэг дахиад цохиудаг. Манай зэрэг чинь аим жүжиглдэг шүү дээ. Унаал нүрээ дараал хөвтөхгүй. Тэгэл бид нар чинь нөгөө яг тиймгүй тохиолдол бити бас нөгөө амархаад боддог байхгүй нэг жоохон амьсгаа авчих гэ. Бити усаар хандаа зүгээрөө гэлсэн чинь нөгөө хуруугаа ингэнгүүтээ зүгээр. Заашгүй зүгээр юм байна. Тэгээд нөгөө шүүгч нөгөө нэг аимрын болцлоо гэж бодоод гүйччээ зүгээрөө гэлсэн чинь манай зэрэг яг нэг хөхрснүүдээ ингээд нөгөө шүүгч нөгөө тэгж тийм болгосноо гэж шууд хөөгдөг. Нэлээ хаа. Энэ байна гэдэг. Яг нөгөө хөхрснүүдээ яг ингээд хаасан чинь нөгөө ой Таан гэж. тэгээ шүүгч тэгээ тэр тоглолтоос тэр тоглож хөөц. Тэгээ 3 тоглолттой бид. Тэгээд Эстоны баг хождог байхгүй. Тэгээ гарч ирсэн чинь нөгөө бичиж байгаа бидэд чойчоо аим байртаа гарч ирсэн. Тэгсэн чинь нөгөө хөөгцэн тоглож яг нөгөө тоглолтын талмай гатналд амар ууртай байнас амар хурдаа. Зэрэг Юу лээ гэдэг. Эцэрэг тэрийг яриад байсан. Тэгээ нөгөө бас нэг бас нөгөө тиймэрхүү зүйл бас хэрэгтэй байдаг байхгүй юу? Маа зэрэг бас гой тиймэрхүү уналтуудыг бас гоё хийж таас. Жүжилттэй уналтуудыг бас Янз штэ. Реклам явах гээд байгаа юм. Реклам явах гээд. Бадганаад байх чинь. Яг нөгөө юу явах гээд байхгүй. 3 дээр зүгээр яг нөгөө сая хэлсэн дээр нь шууд нэмж хэлэхэд чинь одоо нэг юм бокс шиг болчиход байгаа байхгүй тий. Одоо яг ингээд анзаарах юм бол нэг цохилт өгж байгаа баг тэр чигээрээ цохилтоо өгөөд дуусах тохиолдол ер нь тэнцүү багуудын хувьд бол баг байхгүй. Дүг гэж оноо нилээн дээшээ явж байгаа л яалчгүй л унан заяа. Тэгэнгүүт нөгөө яг хамгаалж исэн баг нь буцаагаа дүг гээл ороод ирнэ. Тэгэл тэр чинь нэг юм явж байгаа л сүүлийн минут секундэд шийдэгдэж байгаа байхгүй. Бид чи ер нь тэгж байгаа юм чинь. Одоо ингээд нөгөө айл унжааг нь ингээд мэдрэгддэг штеп. Тэгэл унжаахт нь бид нар яг тэр унжаагаа дээр нь л ингээд бабаж авахгүй өгөхгүй л болвол яг тэр үе дээр нь одоо чинь айл тайм авах гэж байгаа бол тэр тайм амыг өгүүлэхгүй одоо өөртөө хийж тайм авахгүй яг тийм байхгүй бол айлд нэг амьсгаа өгчих юм бол эйгүү байхгүй. Яг тэр нэг моментыг л ашиглах гал ёстой нэр. Гэтэ заримдаа яг цуг гэлтэй ч бас. Санаанд байгаад исэн. Байгаад за одоо ингэ цогт өгөх ёстой ч тэгэхэд цуг гэлтэй. Заримдаа нөгөө баг маань таад зохилт өгөөд. Цогт нь яриад энэ үг нь буруу даа гэж бодож өөрөө айд зэ нэг уцаандаа гэж. Гэхдээ декийг харахад бол ер нь бол тийм нэг гэлтаад тийм үү да гэлтаах гэж үг бараг үгсэн санд байна уу да гэмээр. Мох хоёр ч юм бол ер нь мотор аим шүү дээ. Эвгүй те. Тэр нөгөө нэг тэр коросонд гүйж мүдэг бах чинь дээрээс та. Яг уу. Дөнгөж очих л буцаад гүйж идэг шүү дээ. Араараа гүйж мөн галтай. Ирж гараад сүлжиж гүйж мөгөөд байгаа. Тэр нөгөө нэг амар яриад байдаг үстэй те. Дугуйтаага хол тасаргаа төрүүлсэн явжсэн чинь анх хүсэрсэн гэдэг байгаа шүү дээ. Тэрийг гэдэг хин ч ярьсан дээ. Анх хүсэрнэ гэж юу? Монголчгүй юу? Тэгээ нөгөө дугуун унж явж болохооргүй болцсон юм уу яац. Бариг үүссэн. Тэгсэн нөхөр мөрөлжгүйгээ төрүүл орчин гэсэн нэр чигээр. Ариг хэтрүүлэлтэй. Тэр нэрийг бас. Ер нь бол яг тийм тохиолдол байсан маа нэг. Одоо яг энэ ташрамд одоо бас тэр нэгэ даашкагээд найзаасаа уучлахгүй яа тэр одоо яасан бэ гэдэг тэгэхээр нөгөө залуучууд усаар болж ирсэн. Урлаан дугаар усаар. Яг би тэр үед нөгөө насандаа бас тасархаал явдаг байсан л да. Тэгээд тэгсэн чи миний дугуй хагардаг байхгүй. За нэг хагарлаа. Тэгээ нөгөө дугуй хагарчгаар чинь би дугуйгаа солихонд бол үлдчихэж байгаа. Толон бүр яваад өгнө шүү дээ. Тэгээд би дугуйгаа сольчоод тэгээд тэгсэн чи нөгөө миний надад сольж өгсөн манай тасалж өгсөн сольж өгсөн дугуй жижигэн дугуй байдаг байхгүй. Тэгээд жижигэн дугуйн дээр хүнд миний нөгөө хүч нь 100 гарч чадахгүй шүү дээ. Тэгээ нэг арай гэж нэг араас нь гүйжэл толон гөрөвөө байрж очиод байсан чи дахиад гарчдаг нөгөө дугуй чинь. Хоёр хагарлаа. Тэнгүүд нь дараагийнх дээр харин нөгөө мө багш маань харин миний нөгөө өөрийн дуугаар нь солиод аваад ирсэн. Өөрийнхөө дууг дахиад нөгөө нэг толон гөрбө дахиад барьдаг юм уусаа. Дахиад бариа утсан чинь бариа ойртсон. Толон гөрөв төр хоёр хүн адил зэний нөгөө бариараа орчихгүй. Тэгсэн чинь 3 дээр явж исэн хүн манай багийн одоо миний найз одоо даашка гэдэг миний найз байж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө найзгаа гүйцэд очлоо. Тэгсэн чинь манай найз хэлж шүү. Анда маань орчих л тоо.
Тэгсэн чи би ёстой тэнэг тэгэхэд юу гэж тийм байж тийм чи тэнцээ гэж хэлчихэд хаж байгаа. Тийм хурдгаараад орчихсон. Би тэрэнд одоо амар харамсдаг байхгүй. Би тэгэд мө найзаагаа оруулаад тэр медалийг авахулна шүү дээ. Би угаасаа тэр урд өдөр нөө цуу гардаад угаасаа төрүүлж мөрүүлсэн. Би угаасаа бос төрөлт нүгээс асуудалгүй байсан. Дэндүү шудраг амьдтаа. Тэгэл би тэр одоо ч гэсэн бодогдох юм найзгаа одоо би маа найз тэгэхэд тэрнээс хойш үгүй ер нь Харцаагүй гэж. хайцаадгүй ч шүү дээ. Найзгаа айгүйх боддог. Тэгэхэд нэр мөн найзгаа тэгээ оруулчихгүй яа та гэдэг нэг бас нэг дотроо нэг бодж авдаг байдаг шүү дээ. Хоёр дугуй нь хагарж өөрөөдөг. Хоёр дугуй хагарч хоёр нүхний чинь дээр чинь Тэр дугуй үрдэг гэж яриад байдаг чинь. тэр дугуй үрдэг чинь болохоор Гуруулаа явж байгаа. Тий. Нэг найз нь онхолдоод өглөө эрт нөгөө 6 цагаас бид нар бэлтгэл хийнэ гэд хэлсэн. Би тэгээ өглөө 6 би чинь яг цахаг удаа гоё барина шүү дээ. 6 цагт очсон маа нөгөө байд. надад хэлээд ах шүү. Цагийг удаа шүү дээ. Тэгээ нөгөө 6 цагаас очсон манай өрнөз байд. Тэгээ би төрүүлээ гараа авчтаа. Бид Төв аймгаас нөгөө хот руу бэлтгэл хаад гэсэн дугуйтай. Өдөр бол хотоор жирчээд буцаад. Ингэж яриад байгаа юм да. Тэгээ нөгөө би төрүүлээ гараа авчихгүй. Тэгээ төрүүлээ гараа авчаад буцаа авчихсан чинь манай хоёр инээлдэл хажуугаар өнгөрч байна. Намайг харахгүй байгаа юм шиг царайлал. Би ч гэсэн тэгэл яах нөгөө хоёрыг маадарч байгаа гэдэг юм дээр араас хүрээд ирэх гэж бодлоо. Тэгэл яг нөгөө хөдөө зам дээр штэ зурж байгаа байхгүй. Өглөөрчтэй 7 өнгөрч байгаа. Би ингэж яваад нөгөө хоёр ингэж яваад тэгсэн яг тэр хоёр явсны араас нь нэг жарис ингээд миний хажуугаар зүрдэг байхгүй. Тэгэл би хоожоо чараагүй чинь түс гэж ард нэг юм эргэл харсан чинь манай нэгнээс тэнд нөгөө машин мөргөд шидэгдсэн байт юм. Тэгэл гүйж нөгөө дугуйтаа буцаж очивол юу яасан чинь манай найзыг нөгөө хоёр муу балаа чинь маадарч хагаад машин ирж байгааг хараагүй буцаад ирэхсэн байхгүй. Тэгсэн чинь буцаж ирэхтэн очиж нөгөө жарис ч нөгөө гүйж төрүүлж чагаад нөгөө ч буцаж ирж таараа тэгээ нэг нь авчиад мөрч. Тэгээд шидэгдсэн. Тэгээд нөгөө найзаа би чинь ингээд нөгөө аймар юу юм бэлээ шүү дээ. Бас тиймэрхүү зүйл чинь бас ингээд өргөсөн чинь ингээд голж гнаад нөгөө болчингууд нь ямар ч тийм юу байхгүй. Тэгээд бошгооч. Тийм. Тэгээд бошгооч нөгөө машинд тавиал энд рүү яваарай гэж хэлээд нөгөө цуг явж исэн найзаа газ суугаад цуг яваараа гэд суулгачаад машин дээр хөдсөний дараа би иргэн харсан чинь би нөгөө мөргүүс нөгөө дугуйтай нөгөө найзынхын дугуй өөрөө тэгээд 3 дугуйтай үлдсэн бохоггүй хөдөөгөр шүү дээ тэр чинь. Тэгэнгүүт нөгөө яах вэ тэгэл явахын ирэхэнд нөгөө ямби дугуйг нөгөө мөргүүс мөрлөөд өөрийнхөө онж авсан дугуйг хажуудаа өгтөөд нөгөө цуг явсан нөхрийнхөө дууг өнөд 3 дугуйтай 20 км ганцаар яваад 20 км Нэг дугуй өрөөд нэг дугуй хотлоод нэг дугуй унаад явсан. Том гарны л ачгаа яах таанч та. Том гарны ачгаа яаж явах тэгээ нөгөө багасаа нөгөө хөдөө бас нөгөө хүнд хүчээр ажиллах хийж бас нөгөө одоо нөгөө хөдөөний хүүхдүүд юу биталт аягүй сайтай байдаг хөө. Юмны арга ивэг амар сайн болдог. Одоо жишээ нь би одоо тэгэхэд чинь 1-р ангид байсан юм уу та одоо 8-9 л хүүхд шүү дээ. Хөдөө одоо нэг адуу шуурганд уруудаад адууга буцаач чадахгүй цуг уруудаж явж байгаад айлын үлжөө тарахаар нь адууга тууж үлжөөрөө оруулаад дараад ахаар нэг даагийг тэвж хөвчж жагаад унтчих шүү дээ. Тэгээд өглөө босоод ирсэн чинь шуурга навсан. Тэгээ буцаага адууга дагуу. Тийм л нөгөө хүнд хүчээр нөгөө нэг амьдралаас одоо өнөөдрийг төрсөн болохоор нэг юмны арга ивэг бас олохтой бас нэг арай өөр Яа, зүгж байгаа шүү. Хотын манайс мэдгүй юм даа. Арга ганцаар юм байна. Дугуй бол миний одоо нөгөө амьдралын одоо нөгөө яг одоо спортын одоо карьерийн одоо хамгийн гоё том одоо эхлэл ер нь дугуй спортоос бол амар их зүйл авсан. Тэгээд кросс амар гүтгэхгүй дугуй чинь өдөр болгон баг 7 км кросс шүү дээ. Эхлээд гүйж чаддгүй тэгэл амьсгаадаа л үхэл царайлал гэдэг шүү дээ. Оо сүүл рүүгээ явбал шүү дээ гялгар гүдэг болчихсон. Тэгээ нөө ганц чаддаг юм чинь кросс нь сайн. Мэдээдээс анх нэг бэлтгэлийг нэг гүйлгэн шүү дээ. Тэгээ нэг бүх сургуулиуд л гүдэг. Шүнцээр нь сайн гүөх үү? Кросс. Яг гүн. Нөгөө Баатар малаа сайн гүдэг. Баатар өгс бэлтгэл хэлэхээр Баатар өгс хөнгөний өмстэй сайн гүдэж тасл гэдэг. Хөрлөө сайн гүн те. Гэхдээ манай баалаа чинь бол өсвөр толтой бол амар гүдэг ус шүү. Байсан шүү. Тэр нөгөө тийш нөгөө юм шидсэн юм яасан бэ? За хэдүүлээ зааланд. Юу яа гүйл багссан юм. Юу яа гэж яах вэ? Тэгээ юугаа яач. За ямарсан геймдэй подкастын 26 дахь дугаар ивент тэгчээр спорт ундаа Powerade. За Powerade ууцгаагаарай guys. За мөн агарын шимийг айл бүрт цэвэр хүчилтөрөгч Oxygen Mongolia, оюуны гэрэлтүүлэн Didish, дээдлигийн албан ёсны аппликейшн Toki,
За гутлын идэлгээг уртсах нь smart. За мөн англиар хамгийн хурдан ярьж сурцгаая tok. English. Яа, манай энэ англи болчиход юм. Tok орж исэн шиш сонин ингээл аялга айгүй айтайхан болоо. Өчтөр нөгөө яг тоглолт үзэхдээ бас нөгөө Монголын шиг тоглолтыг очиж үзэж байгаа шүү дээ. Тэр нөгөө 51 залуутаас зүг суудсан. Tok инглиш шүү. Нэгдүгээр инглинд. Нөгөөдхөнтэй чи юм яриасан чи эн чинь хажимсан. Чи яг тогт яваад байгаа юм биш үү гэд хардаад ирсэн. Манайс доцоор яваад байгаа юм. За ингээ хамтран ажиллагчаа хэлээд хий. За тэг. За Ленинг брендийн цорын ганц аль бие усны дистрибьютор Leader Sporting Mongolia. Миний Ленинг байна уу? Энэ Wait юм. Тий. За тэг бүгд баярлаа. Бүх хамтдаа баярлаа. Тэгж юм ба. За одоо тэгээд бэлгүүнүүд өгөх үү? За тэгээ. За бэлгүү үйл ажиллагаа. Маач бас хөөрхөн бэлэг мэлэгтэй. Бэлгийн ч явдаг ч юм. За тэг. За. Oxygen Mongolia гэдэг бас. Энд бас Надад бэлэгтэй юм. За. Өгдөг байсан. Баярлаа. Өмнөхүүд нь яасан. За ер нь бол одоо Oxygen-ыг бол одоо манай хоёр ч бүгд мэдж байгаа байлгүй дээ тий. Одоо хүчил төрөгч сайхан одоо жинк одоо хүчил төрөгч хаврын нөхцөлд одоо хэрэг болно. Тэгээд дээрэс нь нэмээд одоо энэ Tok English битээр одоо явж байгаа. Ингээд англи хэл сургууль угаасаад нэг үг чэйжлэгээс эхэлдэг тий. Тэр гоё Т гэдэг юм чи. Чэйжлэрээ. За манай дэгч угаасаад англи хэлдэг шүү. Ой баг. Тэг чин Tok English явж ирсэн үгүй. Найз юм ярьсан чинь надад бэлэг өгөө. Тиймээ чамд нааг байхгүй өгөхгүй бас. Тэгдэг байхгүй нэ. Тэгээд энэ цоочгор айгүй өөр бол. За бэлэг дуусаагүй. За тэгээд одоо манай Ленингээс бас өнөөдөр Спешиал. алтны дээр идэх гуй шаарлна гэдэг манай баалаас өнөөдөр бондоочтоо. Нэр бондооч. Гарын бэлэг дээрээс нь одоо баалаад бас 9.5 хэрч тийм жижиг хүмүүсдэг юм аа. За ингээ гоё альбиасаар гоё манай зочин хөтлөгч тэгээд найзтаас Маа Ленингийн нөө ингэсэн. Декийг ер нь байнга Ленингийн бүр өмсдөг. Гэт бүр спешиал бэлэг өгч байгаа шүү. Тэг түрүүн бас орж ирж үздэг. байгаа. Гадар өмсөн unboxing байлаа шүү дээ. хараа л та. Ямар пүүз үзэн. Би ч харж амжааг бид нар харж амжааг. Тэгээ юу шүү Манай нөө зочин хөтлөгч гээд Энэ одоо манай энэ смарт брэнд байгаа. Энэ одоо пүүз янз бүрийн юм ашиглахад бүх юм зориулсан. Тэгэхэд байгаа загварсан байхгүй загварсан уу? Харшилгүй. Одоо ер нь Ленингийн бүрзээ өмсөд явж итэл чи ерөөсөө халтар малтар болох юм манай өнөргүй. Хоёр яах гэдэг юм бэ? Би смарт ирээд байдаг. Тэгээд уншааш. Ленингийн бүрзээ өмсөд явж итэл халтар болох юм бол смарт брэндээр ашиглаарай л гэж байгаа. Ер нь бол Тэгт байсан уу? Байхгүй. Тэгээ ер нь дан загвар өмсдөг тийм. Тэг яг нөгөө манай нөгөө буугуурын талбайч өөр юм арзгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө пүүзний бол юм тисдэг байхгүй. Тэгээд ер нь Nike-ийн пүүзнүүд ер нь жоохон тисэхгүй хурдан бодоолаад байгаа санагдав. Тэгээд Ленингийн пүүз аягүй дайчгүй хаа. Би Ленингийн Тэг чи яг гэрээтэй юм шиг өмсдөг да. Тэ? тэг Ленингийг л Гэрээ хэвэл хийшөө гэж. би зөндөө хэлсэн аа ерөөс тоохгүй. Шал Ленинг хэргэлдэг хүмүүстэй гэрээ мэргээд байгаа. Ингээд байгаа шүү. Би Хинч тоохгүй үнтэй гэж. Өмнө цаамц маамц фотолог модолог ерөөсө өвдгөж хүртэл Ленинг шүү дээ. За Ленингийн сонсож байна уу? Сонсороо өнөөдөр өмсөж ирсэн яг нь хүртэл Ленинг аашаа ярьд. Дөөдөөс авсан өвдөгч Ленинг юм уу? Ленинг шүү дээ. Би ч одоо тэгээ ер нь одоо манай багийнхан бүгд Ленинг өвдөгчтэй одоо. Өөр одоо яаж ажиллах вэ? одоо би яах хэвтэй Яаж ажиллаад одоо намайг одоо яах юм. тоох юм гэдэг. За манай Ленингийн сонсож байна уу? Энийг юу аав шүү. Альбер нь Альцман арай том байна. арай том байна. тэгвэл солиоч. Биднэрт нэг ийм 9.5 гоё сэдв байгаа guys. Пүүзээ одоо орхи. Ядраад хуурлаад тахгүй. Эмэгтэй гişээгийн тоглолтыг ярих гээд тахгүй юу? Сая бол одоо бас 2 тоглолт хийлээ шүү дээ, тий. Тэгээ тэрний талаар ерөөдөө бас хэдүүл бас ямар ч тоглолтын үр дүнгуудыг харъя. Тэгээд эхний тоглолт бол эмэгтэй гişээг маань Хонконгийн эсрэг хийсэн. Тэгээд 65-57-гийн харьцаатаагаар хожил байгуулсан. Тэгээд энэ тоглолтод Баатарын Болор Эрдэнэ 16 оноо 10 самбар 1 бөмбөг тасалт
гэсэн одоо үзүүлэлтээр ер нь бол одоо бага тэргүүлсэн. Яасан. Яг гоё эргэлтийн цэг болсон шүү. Тийм. Болрогийн тэр юунууд довтлогоонууд тий. Яг хөө миний хувьд бол одоо ингээд хүмүүс яг ингээл хоцоо очигц ингээл янз бүрийн юм яриа л та. Зүгээр миний зүгээр харж байгаа үнц юу гэхэлэр эмгтэй тамирчид маань ер нь бол гадагшаа өрсөлдөөн бол ер нь их үзүүлдэггүй шүү дээ ер нь бол. Одоо тэгээд яг энэ олон улсын юм дөнгөж эхэлж байна те. Одоо цаашдаа зөндөө бол эмгтэй тэмцээнүүд одоо гарах байх, оролцох байх. Тэгэхээр ер нь бол тэмцээнд оролцох тусмаа л энэ ур чадвар нь ахин дуршлагч нь дуршлаг солилцсон гэдэг шиг юм. Яг тийм байхгүй. Бид нар ингээд нэг ч удаа тэмцээнд оруулахгүй жоод ганцхан тэмцээнд оруулчихсан гот үр дүнхэд идэх чинь амар тэнэг зүйл байхгүй. Өнөөдөр бол манай би бол эмгтээчүүдийн хувьд Хонконгийн шиг шавыг хоцсон энэ бол амар том амжилт гэж харж байгаа. А 50-ны баг бол угаасаа Ази аваргын 1-р дивизионд байдаг баг яг өнгөрсөн Ази аваргаар унаад доошо 2-р дивизион руу орцсон. Тэр үнэхээр сайн баг шүү дээ, тий. Бид нар одоо зүгээр алсын зорилго юу гэхлээр 50-ны хэмжээнд очих тийм зорилго тавиад одоо өмнөд тавьсан зорилгынхаа төлөө бэлтгэлээ сая гэл эмгтэй багаа сайн дэмжигэл нэг тийм л. Тэрнээс бол яг одоо өнгөрсөн тэмцээнийг нэг дүгнэх шаардлага бол бараг байхгүй байх л гэж миний бодлоо. Алсын зорилго гэж хэлсэн шүү дээ. Тэгээ яг ер нь бол сая хэлж байна. Угаасаа нөгөө холбооноос ч гэсэн бас энийг хүлээн зөвшөөрсөн. Яагаад тэгэхээр одоо 2 жилийн дараа тоглолт хийж ийн гэдэг маань өөрөө жоохон цаг хугацааны тийм байгаа. Тийм учраас одоо илүү эмгтэй дээрээ бас төлхөө ажиллана. Энэ 100 мөн одоо Янс Кап мапын тэмцээн Тайванд бас болно. Тэр мэнд оролцох те тэр бүх нөхцөл боломжоор бол хангана гэдгийг илэрхийлсэн байна. Тэгэхээр ер нь бол манай эмгтэй шишээг бол бас нэлийн дэмжлэгтэйгээр одоо ер нь ойр ойрхон тоглолтууд хийгээд ингээд сайжраад явах бах. Миний одоо харж байгаа хамгийн сайн юм гэх юм бол одоо эмгтэй тамирчин насны хувьд бол амар залуу байдаг. Тэгэхээр одоо эхэлж байгаа үед ийм залуу тамирчид чинь цаашдаа бас нэлээд хэдэн жил хамт тоглох учраас өсөн дэвжин нэг баг болно амар гоё боломжууд бол харагдал байна. Тийм. Тэгээд сая дөнгөсөө ярьсан те 50-ны эсрэг бас 2 дахь өдөр нь тоглолтоо хийсэн 79-43 харьцаад байгаагаар хожигдсон байгаа. Тэгээ энэ тоглолтод онлотрын хулан маань 13 оноо 5 самбар 2 хаалт гэсэн статистиктаагаар ер нь бол бага тэргүүлсэн. Тэгээд яг ер нь бол хүн тоглолт болсон. Дасалжуулагчдын хувьд ч гэсэндээ бас төсөөллөөс арай өөр тоглолт болсон. Гэхдээ яг мэдээж 50-ны шоуг бол дутуу нөлөөгүй. Угаасаа сайн баг гэдэг нь мэдж байгаа. 50 чинь ер нь бол Аздаа Саксны орон гэж яригддаг газар шүү дээ. Тэр одоо яг бүх уур амьсгал бүх юм нь ерөөсөө Саксандаа төвлөрсөн тийм газар байдаг. Тэгээд мэдээж дутуу нөлөөгүй. Гэхдээ бол харьцангуй бас хүлээлт өндөртэй байсан. Тэгээд бидэд бас нэг юмыг одоо тоглолтын дараа ярьсан юу гэхээр бид нар бас өөрснөө бас жоохон эмгтэй шоуг бас арай илүү юм хүсэж байгаа юм шиг байна. Ер нь те нөгөө хүлээлт жоохон дээгүүр тавиад байгаа юм шиг байна. Тэнгүүд нэг бодлын бас сайн л байхгүй тийм үстэй. Бид нар Хонконгийг хожичоод нэг юм бодохгүй ч ах шиг те. Уг нь бол те. Тэнгүүдээ 50-нд хожигдсноо гундаж сууж муудагч ах шиг те. Тэгээ 50 чинь одоо ер нь 18 онд бас 50-тай ер нь бол нэлээд бас ойрхон тоглолцсон л лээ л те. Цогоохын пост мостыг харахад тийм үү. Тэгэнгүүт чинь яг 50 бол тэгэл тоглолтуудаа хийгээл явж байгаа. Яг гэсэн дээр 50 зүгээр A division-ы баг байхгүй юу? Тэр A division-ы өмнөх тэмцээн дээр нь яг одоо янз бүрийн дотоод асуудал нэтэрэ гэж жагаад нэг жоохон тааруул бүрэлдэхүүн явцсан. Тэгээд тэрэн дээрээ ерөнхийдөө хожигдсон гутаа бие рүү унтсан. Тэгэнгүүт бие рүү унсан чинь бид энэ жилээс нөгөө нэг яг эрх авч тоглодог болгоод нөгөө багууд 8 олон байгаа дангууд чинь. Тэгэнгүүт Хонконг, Тайван, Монгол гэсэн 3 улсын дунд авчиад нэг их хөгжиж байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь манайх ерөнхийдөө бол уг нь бол B division-д хангалттай тоглох юм төвшний баг мөртлөө яг сая бол зүгээр A division-ы багтаар толчиж гэсэн. Тайван одоо яг нэрээ амлын 50 одоо зүгээр B division тоглол эрхээ авал буцаад дэшаагаар авчихна. Ямар ч асуудалгүй байна. Тийм. Тэгээ бидэд уг нь бол B division-д л багуудтайгаа гоё алдчих хэвээр газар яг A division-ы багтаад таарцсан. Тэгээд яах вэ? Тэгээд бид нар бас гоё шүү тийм үстэй. Заавал A рүү эрх авч орж иж A-ийн багуудтай тоглоно гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Нэг гоё юм байна шүү дээ. Нөгөө өөрсдийнхөө төвшинг мэднэ гэдэг чинь бас гоё шүү дээ, тий. Тэгээ төвшин. За Хонконгийн багийн төвшин ямар байна? Тайваны багийн төвшин ямар байна? Бид нар илүү одоо нэг өөрсдөө хөгжүүлэх ёстой юм байна гэд хүн болгон дотор нэг дүгнэлттэй үлдчихэж байгаа. Бидний хаана байна тий. Юугаар сайжруулах вэ? Яах вэ? Тэгэхгүй ингээд байн хожоод яваад тахлаар чи бид нар ямар ч асуудал юм гэж бодож. Тэрний оронд ч бас нэг иймэрхүү зочроо бас зүгээр өгдөг шүү бас ер нь. Тий тэр цогоохын постыг бол хараад яг цогоох юу гэж басалжуулагчдын
баг бүрэлдэхүүн рүү л ерөнхийдөө жоохон шүүмж маягтай пост оруулсан байсан. Тэгээд тэрэн дээр бол би бол нэг хэмцэглэегүй. Ягаад тэгэхээр бид ер нь бие бинийгээ угаасаа шүүмж сурах хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөөдөл нь гэсэн шүүмжийг авч сурах хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр яг зүгээр жоохон буруу ойлголт явцсан мөлий нөгөө зарим үед чинь тоглолтын дундуур мик ирээд зарим үед мик ирэхгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид эдийн зорилго чинь болохоор нөгөө онооноос хамаараа яваадсан байхгүй. За 60 оноонд барин шүү гэж явж байгаад 60-аас чи хитрээ явчихар чинь 60 оноонд барин шүү гэж дахиж хэлээд болохгүй шүү дээ чинь тий. Тэгэнгүүт чи яалчгүй за дараагийн зорилго бид нар яг энэ юг оноог бол 70 оноонд бариад эсрэг багт одоо нөгөө нэг тэтгэдэргүй бид нар хожих боломжгүй болоод ирэнгүүт зорилгоо жижиглэж байгаа байхгүй. Багасгаа тийм үү одоо детальчлаа за одоо тэгвэл энэ дээр ингэнэ гэдэг. Тэгэнгүүт 70-аас дээшээ гарчингууд нь за одоо тэгвэл 80 дээр л барь гэдэг л юм ярьсан чинь яг тэр үе дээр микийн нэрж таарад сонсогдсон. Тэгэнгүүт цогоохийн өнцөг болохоор юунд 18 он Тайванд 75 он алдчихсан. 76 гэсэн байна. 76 он алдчихсан. Тэгээд одоо 25 онд 80 он алдах зорилго тавиад юм байгаа юм бэл гэдэг шүүмж маяг юм бичсэн байхгүй. Тэр яхаа нэг нөгөө нэг мик нэг ирээл нэг нөгөө талд очиод нэг манай талд ирээд байгаа шүү дээ. Тэрний ил зүрх гарчихгүй. Яг ер нь бол би ч нөгөө тасалжуулагчийн багт орж ажилласан. Миний хувьд бол гоё л эс. Яа тэгэхээр амар гоё хандлагатай, амар гоё ирч хүчтэй, амар гоё ирмэлцэлтэй. Тэгээд дээрэс нь яг үндэ 50-ны эсрэг тоглож чадаагүй ойлгомжтой. Тэгэнгүүт үнээр үнэтэйг нүүр тулаад хан мөргсөн. Хан мөргөхөд араас нь сэлгээнд хүмүүс яага байгаа юм гэдгийг харуулсан. Манай бол өнөр заяа хоёр сэлгэнээс маш гоё орж иж уур амьсгалыг шал өөр темпийг шал өөр боллоо шүү дээ гэх мэдчихлээ. Тэгээд манай гол тоглогч нар сайн тоглоогүй. Тим бахад бид эднийг иймэрхүү үр дүнтэй өнгөрж ийн гэдэг бол магадгүй Арука Америкогийн тоглолт ороод ирэхэд бол 50-тай үзэх байхгүй юу ер нь үзчихээрсэн. Яг үр дүнг ингээ харах юм бол тийм миний хувьд бол гоё байсан. Тэгээд ер нь бол тэгэл аливаа нэг зүйл чинь тэгэл унал тусалттай гэдэг шиг те бас нэг өөрсдөө төвшинг мэдээд авчихна гэж бас нэг дараагийнхаа зорилгыг бас нэг за нэг энэ хавцаа гэдэг нэг юм өөрсдөө төвшинг мэдээд авчихна. Бид нар энэ төвшөнд очих боломжтой байна гэдэг бас харж байгаа байхгүй те. Тэгэхээр ч бас нэг аливаа нэг зүйл нэг зорилго нь нэг арай нэг жоохон бодит болоод эхэлж байгаа юм л да те. Тэгээд ер нь бол амар яг дотор нь ажилласан хүний хувьд бол амар хэцүү юм билээ. Скаутинг хийх гингүүд Хонконгийн ямар ч тоглолт байхгүй заяа. Дандаа локал вебсайтуудаар нухаж байгаа юм заяа. Тэр баахан нөгөө нэг хятад бичгтэй нөгөөдүүлийн Google Translator хуулс тавиал за энэ нэг ямар хуу юм байна гэж ухаж явж байгаа л ганц нэг бичлэг болж харж байгаа. 50 ангингүүд 2023 онд тэр A division хийсэн эдэн тоглолтууд л байгаа. Нэрээ бас нөгөө эмгтэй багч бас нэрээ эмгтэй тэмцээнүүд ер нь ховор болдог шүү тий. Тийм тэгэнгүүт тэн дээрээс яасан гэсэн чинь скаутинг хийсэн чинь 50 нэгч пост хийхгүй байхгүй. Бүр тоглолтын турш нэгч заяа. Тэгэнгүүт нөгөө нэг бид нар Монголын шоуг маань өөр багуудтай тоглолт хийхгүй байгаагийн л гай гарч ирж байгаа байхгүй. Энд чи угаасаа пост хийдгүү баг юм байна. Тэ? Гээд ингээ ороод ирэнгүүт манайхтай шал өөр тоглож байгаа. Пост тэгээд пост. Яа тэгэхээр манайх чинь арай нөгөө нэг пост одоо тэр эсрэг тоглож байгаа багийн тухайн үед Филиппиний баг байхгүй. Дөнгөж Филиппинтэй угаасаа ямар ч шахсан тоглолт моголт хийхгүй гэдэг зорилготой гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь тийм. Тэгвэл манайхтай доолонгууд шал өөр болоод ирж байгаа юм. Нөгөө скаутинг чинь ямар ч үр дүнгүй болчихж байгаа хөөх тий. Тэгэхээр чинь угаасаа тоглолт хийж 50 бол манайхтай бол ингэж тоглох юм байна. Өөр багуудтай бол ингэж тоглох юм байна гэдэг нэг чиг баримжаатай болж авч байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар дараагийн юмнууд дээр юун дээр ажиллах уу гэдэг юмудаа ч гэсэн амар сайн олоод авчихин гэсэн. Тэгээс үзэгчтэйгээ бас ирж үзээрэй гэж бас уриалмаар. Тийштэй эмгтээ дээр жоохон сул байсан тий. Тийг санагдсан амар жоо үзэгчд сул байх шиг байсан. Тэгтээ байна штэ. Үзэгчтэй. Ирсэн хэд бол үнэхээр амар тэмцсэн шүү. Йоо. Бүр за яг пик биш байна да гэсэн бодол төрцөн ингээ яваад байгаа штэ. Тэгсэн мөртлөө тэнд хамгаалт хин хаана байхын хин энийг авахын гэдгийг орилоход юу ч сонсогдох байгаа юм чи. Пик юм шиг орилсон тий тэгтээ. Хувилбараа сонсохгүй байгаа юм чи. Манай тэр шүгэл сонссон уу? Шүгэл амар байгаа хэвээр. Өчтөр нөгөө Бацангэл захирал нөгөө нэг эмгтэй тоглолт үзчихэд нөгөө 3-3 дээр ирсэн байхгүй. Тэгээд Бацангэл захирал гоё юм ярьчихлаа тэгээд өдөрчөөд яг бүр нэг дүүрэн одоо эрэгтэй тоглолт шиг дүүрэн байгаагүй ч гэсэн манай нөгөө нэг дэмжигч нар амар гоё соёлтой байсан гэд. Тэгээд нөгөө яг эмэгтэйчүүд унаах болгонд баяр үргээл алгадчихшаал. Тэгээд манайх олон онооны зүрүүдэд хожижсэн гэсэн нэг ч хүн тоглолтыг хаяггүйгээр бүр тоглолтыг дууссан сууж үзчихэд тэгээд сүүлд нь баяр өгч гараа авсан гэд. Тэр бол бас амар гоё санагдсан гэд бас тэгжлээ. Бас тэгч бас гоё соёлохгүй тий. Бас 50-ны
тасалжуулагчдын баг бас тийм ирсэн бид нөгөө танаа үзэгчд бол үнэхээр гоё соёлтой үздэг юм байна. Одоо сагсаа амар гоё ойлгож үздэг юм байна. Бидрийг хизээч баг хаанч нэр ингэж үлээж авдгүй шүү дээ. Тоодгүй шүү дээ. Ер нь бол эсрэг байгаа болохоор тоодгүй мэн л. Тэгээд хожигч гутаа жоохон бүр нэг ингэж жоохон мэдгүй нэг тиймэрхүү юм байд юм шүү. Тэгсэн чинь амар гоё яад юм байна. Мэдээж бага дэмжин ойлгомжтой тэрийг бол зөвшөөрч. Тэгэнгүү тоглолт дуусны дараа нөгөө 50-чууд чинь ирэх авцсан гэд баяраа тэмдэглээл тэнд талбай дээр амар удаан байсан шүү дээ. Тэнгүү тэрэн дээр нь манай Монгол үзэгч нар хөргөн ингээд алган тушаал ингээд баяр ургал өчтөр нөгөө урждэр хождод гарахт нь бид нар бас ингээд баяр үргэл гаргаж байгаа байхгүй бас тийм. Цэвлэгийн л нөлөө байгаа байхгүй юу ер нь. Биш үү заалгаж ашцгаая гэх тэгэнгүүт нөгөө төлөвчсөн ингээд. Ханд шүү дээ. Энэ бол нөгөө нэг сайн юм яаж муу юм бай, муу юм яаж сайн юм бас байна шүү дээ тийм. Нөгөө бас нөгөө хүмүүсээ бас шүүмжлээд байна гэд хэлчихсэн. Манайхаа шүүмжилдэг ч гэсэн бас өөртөө ч гэсэн суралцаад байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө гоё юм нь бас зөндөө харагдаад байгаа юм л да. Бас ингээд манайхаж бас тоглолт үзэж сурж байна, бас дэмжиж сурж байна. Тэгээд өшөө бас ингээд нэг гоё ордоор үйлчлүүлж сурж штэ юм. Оо яг тий. Одоо манайхаж юу ч ярина дээр очихдоо гаднаас юм авч орохоож болчихсон. Одоо нөгөө хувцас үлгүүлээд ороод ингээд тухтаа сууг үздэг бол айгүй тийм соёл моёлтой болцсон. Би сая нөгөө энэ жил ер нь лиг орж үзэхгүй ч сая өнгөрсөн одоо нөгөө металлын тоглолтыг үзэх гэж очсон. Айгүй гоё санагдчихлаа. Одоо Рамбук явах байгаа юм да. Ер нь янз нь Амбука. Тэгээ ер нь бол жоохон цэцруугаа яагаад тах чинь. Юу цаг маань бас нэлээд өгцөн байна гэж байна. Тэгээд Райма яваад тэгээд одоо зочиндоо 2 зочиндоо цагийн үлдээнэ. За ингэж байгаа. Чи бол сахалтай. Дэг бол сахалгүй гэдэг. Чи бол сахалтай, дундын шидэлчин бол гайхалтай. Ядаргаад. За дэг ингэж байгаа. Төв нутгаас гаралтай сагсчин ааш зан кул. Тэсвэр хатуужил сахилгават энэ бол түүний рүүл. 3 төрлөөр түүнийг дэлхийн мэдэнд бүүл. 3 тоглогчийг зэрэг шахаж мэднэ учир нь түүний энержи фул. Улам сайжраад байна шүү дээ. Бараг төгсөрч байгаа ш. Баалсан шүү дээ. Тэ баалад чи явцсан шүү дээ. Наа чи хэд оруулж хэд райм бичүүлэх гэсэн чи. Саний болцсон юм уу? Чи бол сахалтай. Тий, дундын шидэлчин бол гайхалтай. Манай ч одоо амрагш авч ирсэн ер нь яг энэ дэр холбоон дээр Тий, амрагш гэж. Намаг анх нөгөө нэг сарагш байсан. Өөрөө орсон мó урлагаар орсон мó? Манай зөргөө гэж Өөр орсон. Өөрөө орсон. Тэгээд тогуугаар орсон гэж. анх одоо саксны хэрэг ч одоо нэг спрайтлиг хэлж ялаа шүү дээ. Биш нөгөө Төв урууц гэдэг үү? Төв аймгаас би нэг миний одоо хамгийн анхны тэмцээн их хөвгөлтэй нөгөө 16 насны аюур заны нэрмж тусаа гэж болдог шүү дээ. Тэрнгээр нэг гамбол мөгтөр энэ төр намайг явахтай өндөр гэл ав явчих маань анхогш энэ төр. Тэгсэн чинь гаргадгүй. Тэгээ би ч нөгөө тоглоно гэж бодолтой ирж байгаа шүү дээ. Бас тоглолцох юм байх. Гаргадгүй дээс суугаад. Тэгээд 2 өдөр нь тэр чинь ортон дээр болол бас хэд он гэсэн би тэгж байгаа шүү дээ. Нархогш Өөс би гарахгүй би одоо харьяа. Инчаал би суугаад яах юм. Би суугаад яах гэж хэлж байлээ. Айгу дураар байсан байгаа. Айгу дураар байсан. Сакс Максиг бол За тэгвэл бараг дугуйн гараад Үгүй 3 дугуйн жавдаг хүн чинь аргагүй шүү дээ. Би ч байгаин толгой зэрэг өөрөө спортоор оргилд нь хүрсэн байсан. Тэгээд нөгөө дараагийнх нь тэмцээн нөгөө одоо манай нэг эх тадигч эх маань бид нарыг авчиод Эркокс маань бид нарыг тасалж явуулжсэн. Дарханд болдог юугаар. Хүүхдийн спорт хийдгүүр наатамжлаа. Тэргээр очиж бид нэр ихээ авчваа. Тэгээ хотод ирээд нөгөө яг нөгөө дархан манай өрхөө аваад ирж оролцлоо. Тэгээ нөгөө орой нөгөө нэг лигийн тоглолт болдог байхгүй. Бид нар өдөр нөгөө нэг усаа оролцоод үгүй хүүхдийн наатам болцоод орой нөгөө лиг үзэх гээд бөөндөө суугаад лиг үзвэ нөгөө нэг багийнхантайгаа. Тэгсэн чинь нөгөө доогор нөгөө ингээд зармиг зараад явдаг штэ нөгөө яг хүүхд тухай чинь ээж аав тэр тэмцээнд явж байгаа нэг мөнгө өгсөн тухай би чинь амттан одоо нөгөөх орж ирэх чинь үү? амттан дуртайгүй тэр ч орж ирэхгүй штэ. Тэгсэн чи нэгийг бүгдээрээ нийлж байгаа нэг аваад идлээ. Тэр амар халуун байгаа штэ. Хүүтэн мэтэр айгуу гой санагдаж байгаа. Тэгэхээр дахиад идэхгүй гэдгсэн чи мөхтөр хин байлаа да хийл гэж нэ. Дахиад нухаа
хоёр зарим идчихлээ. Тэгснэ дахиад эдмэр сандад бол тэгэхээр дахиад чигээд. Тэгсэн би ганцаараа дахиад ичдэггүй. Тэгээд нөгөө тэр оройч яг тэгээд лигийн тоглолт үзэл манай Ситэх махсын нэргээр алаал. Гоё лигийн тоглолт үзчихээ. Тэгээд буудалд очиод унтаад өглөө босоо босдгүй дээ. Хоолоо үтч. Нэх үү. Халуураад өстөгшээ. Тэгээд тэр тэнцэнд чинь би чи ястаа болгосон шүү. Утаа өнөр саг. Утаа өнөр болчихоо. Ястаа сууж лавэр санагдчихсэн тэгээд. Тийм ээг ах байгаа юм даа. Тийм баг dig жилдэг. Гарах гэдэг бол буцаа гэдэг. тийм ээг ах гэснээс ээг ахыхаа бас гоё дурсъя те. Маш гоё хүн байсан. Тэгээд би бас төв урагт тоглож ирсэн. Тэгээд тэр үед чинь бас ээг ахтай нэлийн ойрхон байсан. Угаасаа нөгөө битэр чи ер нь бол вай айгуу гоё нийлж байгаа байхгүй. Тэгээ манай хүн амар гоё сэтгэлтэй. Тэгээд дамп нэг нь хинч хүлээдээ гаруудыг ерөөсө бэлтгэл дуусгаад би тэрийн зүүлэл сонсож байгаа байхгүй. Тэгээд байн KFC-д орж ингэж тансаглуулдаг гэсэн байгаа байхгүй. Бэлтгэл дараал тэр үед нэг зүг гээл яваад байна гэж би бодоод байдаг байсан чинь өө гаруудыг заастан маргааш сайн тоглоно шүү дамбаач хийгээл. Дамбыг гайваад тоглож байгаа KFC мэвс орж дайлаад өсөө. Юу вэ түүгээр ерөөсө бүх юм те. Үнэхээр би ер нь ингээд одоо яг яах мах одоо ер нь хүн амьтанд ер нь тасарч унагчтай ер нь загнууч үзээгүй. Тэгээд дасгалжуулагч ер нь ямар тамирчин дуртай байдаг вэ? Одоо амбук дээр яг энэ юуны өмнө ярьжсэн байхгүй. Ер нь тамирчин хүн ер нь багш нарын үг нь маш сайн ордог. Хүний үгийг маш сайн сонсдог хэрэгтэй. Тэхэл юм бол тамирчин ер нь бол их хол замд болно шүү. Амжилт ер нь арай өөр. А тэгэхгүй 1000 авьяастай байгаад багшийн үгэнд орохгүй өөрөө зүтгэдэг тамирчин бол ер нь яг амжилт гаргаж болно их тоол явахгүй. Яг тэр тал дээр одоо чинь амбук тасгалжуулагч тамирчин миний бие яг энэ тал дээр санал нийлсэн баг. А тэгээд миний одоо чинь өнөөдрийн бас ингээд өдийн хугацаанд бас гайгүй явж байгаа бас нэг давуу тал нь бас багш нарын үгийг амар сайн сонсдог. Багш нарын үгэнд амар сайн ордог ус учраас багш нар маань бас надад аюу сайн байдаг гэсэн шүү. Яг ингээ одоо бодохоор би яах юм бэ? Угаасаа надад тийм нэг уур чадвар гэдэг юм өлтөө юм байхгүй. Надад зүгээр илүү юм хэм бол илүү ч байх тий. Давуу юм нэг жоохон өндөр тий. Бас нэг миний үед чи 93 ч бас гайгүй өндөртөө орно шүү дээ. Бас өндөр. Тэгээ бас нэг нөгөө дугуйн спортоор хичээжсэн болохоор жоохон хатуужилтай. Тэгээд манай аав нөгөө цэргэн хүн байсан учраас нөгөө аливаа нэг юм хийхээр яг нөгөө дуустал хийлэгдэг. Одоо хүүхэд байхын нэг тийм хүмүүжил. Яг энэгээрээ л ер нь бол яг өнөөдрийн одоо төвшөнд ингээд ирсэн болов гэж миний хувьд боддгийн. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө Сэгийн нөгөө өмнөх подкастаар ороход залуус дүүнертэй хандаад нэг юм хэлээд байсан. Тэр шиг би одоо чинь залуус дүүнертэй хэлгээд ер нь тамирчин дасгалжуулагч яг нь маш сайн орж байгаа хэрэгтэй. Дасгалжуулагч юу хэлнэ тэрийг халбай дараа хичээж явах хэрэгтэй. Тэгэх юм бол дасгалжуулагчийн чамд дуртай байна. Чамд цаг олдно, халбай дараа цаг олдно. Маш олон боломжууд нэгдэнэ. Хүн ихлээд боломжоо гаргачаад тэр боломжийг нөгөө нэг ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө боломжоо ашиглахгүй гэж ингээд нөгөө дасгалжуулагчаас тэр юм уу ингээд нүүр хүмүүсээс ингээд нөгөө юм нэхэд идэг штеп. Ихтэйд хүн өөрөө тамирчин хүн өөрөө тэр боломжийг гаргах хэрэгтэй. Тэр боломжийг яаж гаргах вэ гэхээр ихтэйд дуулууртай бай. Хүний одоо үгийг сонс, хүнтэй нийцтэй харьцах хэрэгтэй. Багийнхантайгаа зөв харьцах хэрэгтэй. Одоо жишээ нь би бол багийнхантайгаа ингээд нөгөө хүн болгон ингээд нөгөө ижлэхэн байх албагүй шүү дээ. Хүн болгонтой өөр харьцдаг байхгүй. Одоо жишээ нь манай Цэтула хэд ч одоо жишээ ингээд нэг жоох өөр ертөнцийн хүмүүс ч гэсэн манай Цэтула яг үнийг хэлэхэд дотор хүн нь бол амар тийм гоё юм байхгүй. Яг гаднаа л ингээд манай хүн ингээд мангарын таалгаа юм шиг мөртлөнгөө яг дотор хүн нь бол амар гоё хүн гэдэг. Би тэгээд Цэтулаатай яг тэр хүнээр нь харьцдаг байхгүй. Тэгэхээр манай Цэтула ахтай ярих ах намайг л ойлгодог, ах ганцхан намайг ойлгодог гэдэг. Наа бид ганц ойлгож байгаа биш. Би зүгээр тэр хүнтэй яг тэр хүнчгээд харьцаж байгаа байхгүй. Яг тэрнтэй ижилхэн хүн болгон өөр ингэсэн үзэл бодолтой, өөр ингэсэн өнгө аястай, өөр ингэсэн одоо нөгөө амьдралын философитой байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь тааруулаад харьцаж байгаа. Тэгэхгүй чи одоо чи нэг хүнтэй харьцаж чи өөрийнхөө философиг тулгаал, өөрийнхөө бодлыг тулгаал, өөрийнхөө нөгөө юуг яагаад харсан. Би бодох таа гэж ярилээ. Тийм. Тэгж хэлээд тахлаа чин тэр хүн дургуй шүү дээ. Тэрний оронд зүгээр яг эхлээд хүн одоо нөгөө маа золзоо ихс гэсэн байхгүй. Одоо Z generation-ийн нөгөө хүүхдүүд та нарын үеийн хүмүүс одоо нөгөө нэг өөрөө. За юугаар өөр ингэдэг бид нарыг бол ингээд тулган шаардаж болдог үеийнхэн. Одоо чи тэг инг гэхээр бид нар жоохон хүчтэйг хэлчихээр за тэхэл өстой мэн гэл тэгдэг ч юм уу те. А одоо үеийнхэн болохоор тэг инг гэхээр яг эсрэгээр нь хийдэг ч юм уу одоо яг ингээд тэр хүлээж авдаг. Яагаад гэдэг. Тий. Тэнгүүд тийм хүмүүстэй яаж харьцах вэ гэдэг дээр
сонс. Эхлээд нөгөө дотор нөгөө юм эхлээд гаргачих гэж байгаа. За Амбуг одоо жишээ нь одоо 2000 оны бацаан байлаа гэж байна. Тэгвэл эхлээд за яаж ийн юу нь болохгүй юм. Яагаад вэ? Эхлээд асуу. Тэнгүүд энэ хүн чинь эхлээд өөрийгөө гаргана те. Гаргасныхан дараа за чиний бодол ийм байгаа маань. За тэгвэл одоо миний бодол ийм байна гэд ихтэйд сонсчоо дараа нь хэл. Ингэх юм бол та хоёрын нөгөө ойлголт яриа үр дүнтэй болно гэж ингэж бид нар зааж өгсөн. Тэгэхээр одоо би чи эхлээ жоохон одоо нөгөө ах нар шиг жоохон загин зүгмэнт гэдэг гэсэн сүулдэ юу чинь Баалаар ямар атагтай байна. Сүулдэ баалаад их Загин чтэй. Чи. загин байхгүй шүү дээ. Юу ярьж байна шүү дээ. Чи тийм байгаагүй Юу шүү. борхоо. Кафте хэр алдаахгүй чад эдгээр. Юу өстө жинхэнэ ёстой борхоо. Миний ганц таксины мөнгөтэй би ундаа авч яваад алддаг байсан. Тийм шүү дээ. Манай кап бол ёстой тийм янз бүрийн асуудал ёстой байхгүй. Ёстой байхгүй. Тэ ямар сайн хүүтэн царайтай юм байна танаа. Шитүүр Ийм сахал байгаагүй те. тач байж мэднэ гэдэг байгаа шүү. Юу ярьж байгаа? Жинхэнэ гоё кул залуу байл шүү дээ. Сайн яар. Оюутан байх чинь бас кул залуу орж ирдэг байлаа шүү дээ. Гоё. Нэр гоё Sharks талаар хэлээ гоё ярил л дээ. Манай Sharks гоё баг, ёстой гоё. Би одоо бас Sharks багт байснараа бас амар гоё баярлдаг, бахархдаг те. Одоо манай Амрагш маань бас манайсыг ихлүүлээ те. Их гоё юусэн. Тэгээд ямар өчтэй юм бэ гэж ирж байгаа. бас нөгөө талагч манай Баатар багш манаас биднийг бас маш сайн бэлтгэл хийлгдэг байсан. Тийс бас их гоё дурсамжууд бас их байгаа. Ер нь бол тийс бол их гоё баг. Одоо тэгээд нөгөө тийсийн шигшээд байснараа бас их бахархдаг те. Тийм шүү дээ. Тэгээ одоо нөгөө анхч одоо тийс залуучуудын шигшээ багт орж нөгөө залуучуудын улсын орохт явбал одоо тэр бас их гомдмоор юм болж исэн юм аа. Одоо тэр ярих цаг болохгүй болчихсон. Цаг ер нь болохоо байж л юм шиг. Болохоо болчих. Тэрийг ярьчих. Үгүй яриуд нь надад нэрээ шүү дээ. Тэрийг ярьчих л та. Нөгөө манай нөгөө нэг яг тухайн үед чинь яг би дөнгөж ороод ирсэн яг өндөр. Тэгээ нөгөө эсгчний тэмцээнээр миний бич бас их өнөөдөр тоглосон бич нөгөө 3 шугам могом дээр энэ 3 болчиход аюу 3 болдог гэсэн. Тэгээ би боддог гэсэн. Энэ 3 дотор зогсож болох юм бол яа сагс тоглох юм бэ гэж. Тэгээд нөгөө самбар дорос ирэхгүй давуулаа шидэ. Тэгээ яг нөгөөдгөө өөрөө аваад байна бас ядчихад нөгөө өндөр болохоор давуулж идэл өөрөө аваад давуулж идэл өөрөө. Тэгээ нөгөө тухайн үед их овртой байсан шүү. Манай тийсийн ярьдаг гэсэн. Энэ нас хидтэй бол энэ нэг сургууль төгсчөө дахиад орж ирсэн байх юм байна. Хөгшөө үед орж ирсэн гэж хэлсэн. Тэгээ нөгөө залуучууд шгшээ өгт ороод явсан чинь манай нөгөө Азаа бит 11 12 дахь гişүнээ сонгодоод тоглогчдоо сонгодоо явлаа л. Тэгээ гэсэн чинь манай Амрагч аюух тэгж ярьдаг байхгүй. Гантлагыг манай Эрдэнэтэй гантлагыг манай энэ гантлага одоо ирээдүйн одгийн одоо би та нарт яг энэ одоо ингээ амлчих. Одоо хэдэн жилийн дараа энэ манай гантлага бол одоо ирээдүйн одгийн болно. Тэгж ярьд тэ. Тэгээ манайсыг тоохгүй шүү дээ. Би юм бол ер нь баг гас тоглоно гэдэгт Өсөж байхгүй. Баггүй шүү дээ. Ямар сандаа ингээд нөгөө 5 таваар ингээд болоо тоглоно. Тэгвэл Азаа нэгтлийнх нь замаа би нэгтлийнх нь замаа 11 12 дэх. Тэгж явж байгаа байхгүй. Тэгээ очиод манайх чинь тэнд малтарсан юм аа тэгээд. Тэгээд Амраг шин тэр тэгж ярьж байхад бас их онцгой санагддаг гэж лээ тухай. Хурцлагдсан л бах та. Тэргээр их хурцлагдсан шүү. Одоо хэрвээ Амраг сонсч байвал хэлээч. Багш тэгээд ганцлагтай их сайн байдаг. Гантлах ш одгийн бол болохоор л байсан ш. Өөрөө л Амар гоё өгдөлтөө тэгээд гоё урт өндөр юм. Байгаад тоглож мож нэг ер нь оддаг шүү. өөрөө ер нь тэгээд ядж хахад 9 8-тай тийм тий. урт нуртай тийм цагаан ер нь одгийтэй. Нөгөө тийч яг нөгөө гомрохж байгаа нөгөө нэг хандлагт нь баггүй. Яг тэр чинь нөгөө угаасаа бид хүлэн зөвшөөрж байгаа шүү дээ. Угаасаа хандлагсан мань зэнээс илүү самбрамбаас аав шийдэн юу тэр чинь ялгаа Юмтай. Юмтай. Тэр мань зэн бол солгоо яаж байгаа солгоо байхгүй. Шийдэлтэй байхгүй. Яста таг нөхөр орж очиж байгаа. Гэтэл яв нодлон Австраар дэг яв. 50 оноо. 50 оноо. Easy. Easy бак 50 оноо. Тэргүүр чинь бас их шүүмжил өрцөн шүү дээ би чинь. Бас уу. Тэгээ нөгөө жичирсэн гэдэг. Би ч нөгөө тайлбар суулсан шүү дээ. Түлэж чичирсэн юм уу? Дэлгэр нэгч гэдэг. Өө яах вэ тэгэл угаасаа л нөгөө нэг All-Star Болоод байгаа юм чи аваад энэ үстэй тийм ч юм. тийм шүү дээ. Шидгээр гол нь ороод байсан шүү дээ. Ямар давуулж идэлтэй дээ шүү дээ. Гэхдээ тэрнэр ихсэн зөө би тэр All-Star дээр орохын өмнө би хүлээгшгцэн шүү дээ. Миний хүүд баг зэргийн хавдартай амар зөөвөртэй тэнд орсон шүү дээ. Хүн чинь ингэ нөгөө
дэмжигчнэрс ингээд нэг амар ойрлж мөрлөд тэгэхээр нэг өөрөө ихгүй дотоороо нөгөө хөөр гэдэг би тэгэхэд амар мэдэрсэн. Тэгээд нөгөө нэг тохож мохгүй гэж бодож байсан юм чинь тохож мохцсон. Шидэж чадахгүй юм чинь шидэж мэдсэн. Тэгээд тэр тоглолтын дараа би ингээд нөгөө хувц хөдөлгөөрөнд орсон шүү дээ. Амар ядарсан байдаг юм. Тэр угаасаа ядарсан болсон. Тэгээд тоглолтын харагцаад яг ингээд өнгөрөөд хөөрж байгаа юм. Амар хөөрж өстэй би. Манай шар толгойд 60 эд он авсан шүү дээ. Тэг чинь яа ялсан байцсан чи амар ядард юм бэ. Тэр шиг 50 он авах чи ядард юм бэ. Амар ядард юм бэ. Тэгээд тэрэн дээр бас хөвгөлтэй нөгөө дасгалжуулагч нөгөө хэнийг гаргачихгүй нөгөө хэнийг өндөр хин эпстед хин блэ. Нөгөө Энтони Смит мөн үү? Смит нөгөө тогтдог. Тэгсэн чи тэр өтөр ингээд оноо ингээд нөгөө яг ойрхон яваад байхгүй. Тэгээ манайх тэгсэн чи баясаа гэж нэг салгасан юм нөгөө Смитэд хаяад нөгөө Смит оноо аваад Смит хаяад оноо тэгсэн чи сүхөө хажуу сууж хөө мо баалаа мэн чи болооч үү. Тэгээд ч Сүхөөс муугаар рил байгаа шүү. бац оноо ч яваад байсан ах чинь үзээд байсан юм тэгээд Баалаа мэн. Оноо ойрхон гэснээс тэр чи одоо нөгөө буян тухайгийн ордон дээр болдог All-Star чи хийсэн юм бэ? Нэг ногоон гусд нөгөө Паркер энэ төр ирсэн мэт. 16. Би тэр All-Star дээр шизэн болгоно хийгддэг байхгүй юу? 29 оноо гусчлаа. Тэр чи яг тэр чи нөгөө том нэг 24 5 оноотой. Ингээд зарлаад байгаа шүү дээ. Тэгээ нэг минут гараа үлдсэн. Тэгсэн чинь нөлөө бүхнийг тасалжуулагч намайг шууд татчих шүү дээ. Томын тасалжуулагч. Татаашаасан том яа за энэ юу нэ Тэр хэм баг тэр тасалжуулагч. Томын тасалжуулагч чинь. Том тэр ойрхон байнгут тэгээ том ч тэр үлдсэн минут нэр чинь тийм шүү дээ. Яг тэр минус яг тийм бас байхгүй. Пүүж ахын муу цагаан юм. Аль нь? онцгой л гэдэг юм байлээ. Яг тэр минус гэсэн. дөрөвдүгээр яг төгсгөлийн 5 минутын дээр Смит битүүрийн аль гарсан л ер нь бол яг юм байх байсан байхгүй. Тэгээд нөгөө нэг FC-ийн тасгалжуулагч харин Смитийг суулгаад нам гаргаад тэгээд би чинь Даа гэж. тэр амар гойсон. Одоо чинь тэр нөгөө хөгжөөний өмшсөн намайг амар гоё дэмжижсэн тэр нөгөө талбай дээр байгаа дүүндэр маань ч гэсэн надад амар гоё хүндэтгэлтэй хандаад. Ганаа маань хамгийн сүүл ямар сайн та 47 он авцсан чинь довтлохгүйгээр надад өгөнгүүт ахаа одоо шид 50 оноо хүргэн шүү гэд. Тэгээ тэр нь яаж яхад орж байгаа тэгээ 50 оноо. За ингээд 26 дахь дугаар маань өндөрлөх төхөж байна. Тэгээд ямар ч сан ивент тэтгэгчдийнхаа аман сурчлагыг явуулъя. За тэгээд ивент тэтгэгч спорт ундаа Powerade, агарын шимийг айлбүрт, хайртай бүхний хамгаал цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. За оюуныг гэрэлтүүлэн дээдиш дээдлигийн албан ёсны аппликейшн Toki. За гутлын эдлэгээг уртсгах нь Smart, англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Tok English нар ивент тэтгэж байна. За мөн хамтран ажиллагчаар Leaning брэндийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. Thank you. Одоо энэ нөгөө нэг спонсор байгууллагуудаа яг чи энэ яг миний хэрэгэлдэг юм байна. Одоо хамгийн ихнийх нь болохоор Powerade. Powerade болохоор нөгөө нэг Америкт нөгөө нэг анх одоо нөгөө энгийн ус ууснаас эрдчүүс ус уух юм бол хүний нөгөө хөлсөр гадагшилж байгаа тэр эрдцийг маш хурдан хугацаанд нөхөх тийм нөгөө нэг ус. Одоо тэр нөгөө NBA-ийн тоглогч нар нөгөө ард сууж агаад нөгөө Gatorade өгөөд идэг шүү дээ. Яг тэрнтэй ер нь ижилэх нэг ийм үйлчлэгээтэй. Одоо бид нар ер нь бол одоо манай нөгөө Стив ч нь бол байнга ус уудах хүн шүү дээ. Гэхдээ яг тэмцээний үеэр их нөгөө хөлс алдчихсан. Энийг уу гэдэг хөхгүй. Наад ууж байна, наад ч хэрэгтэй. Ер нь бол энгийн үед ус их уу, гэхдээ хөлс их алдчихж байгаа үедээ нөгөө нэг ийм нөгөө нэмэлттэй юм сайн уу гэж юм амар заа тийм лээ. Тэгэхээр ер нь бол Powerade айгуу дайжгүй. Тэгээ дараагийнх нь бол Oxygen. Oxygen юу болохоор нөгөө хүний нөгөө хүчил төрөгчийн нөгөө нэг хэрэгцээ их байх тусмаа хүний зүрх нөгөө нэг маш сайн ажиллаад цусаасаа нөгөө нэг биеинд ингээд нөгөө тарааж өгдөг. Тэгэхээр нөгөө цус сайн байна нөгөө тарана гэдэг чинь хүний бие организм маш сайн ажиллана гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр бас нэг хаана хүн жоох ингээд нөгөө нойрмонлот ч юм уу жоох ядраад их юм бол энэс нэг ингэчих юм бол бас сэргээд бүтээмж нөгөө нэг өндөр болно. Тийм яг бүтээмж өндөр болно. За дараагийнх нь юу вэ? Дараагийнх нь юу вэ? Оюуныг гэрэлтүүлэн Дидиш. Дидиш яг Дидиш ч юм бол хөдөө болвол ёо. янз нь штэ. Одоо манай хөдөө шүү дээ ерөөсөө айл болгон гадаанаа 5 гантинтэй айл болгон дотор нэг ямар нэгэн байдлаар цахилгаан шийдсэн телевиз үзэл өчдөг. Байнга.
Тэгээ нөгөө хөдөө очсон чинь нөгөө хөдөөнийхэн чинь нөгөө нэг амар нөгөө сакс үздэг болсон. Нөгөө мань үдэ чинь таниад тэгээ нөгөө орохоор нөгөө сакс макс ярих гээд. Тэгээ нэг удаа нөгөө нэг айлд орсон чинь нэг айлын цай ээж өгчөөд би чамд нэг л харсан харагдах юм юу үлээ гэлэхгүй. За би ч бодохдоо за энэ сакс л үзсэн их ч байна гэж бодсон чинь миний дөө чинь нөгөө клипэнд гардаг хүүхд мөн ба штэ. Би ч амьдралдаа ганц удаа нэг клипэнд тоглоо үзсэн. Тэр чинь нөгөө хөдөө явдаг нөгөө сайлч өмсөг нөгөө зохиолын дуу. Тэргээр аваад танаад. Сакс ярих гэдэг яг сакс ярих гэдэг чинь миний дөө чинь нөгөө клипэнд тоглосон хүүхд мөн ба штэ гэж авдаг. Дэдиш гол нь 607 дээр нэг юм спорт цогтой болж байна. 4К. Тийм. Одоо тэгээ ер нь бол хөдөө одоо ер нь юу яаж байгаа сошиалыг одоо бидэрт бол сошиал хөдөөд бол бид энэ одоо мэдээг хамгийн сайн дүгэж байгаа юм ч одоо дэдэж болчиход байгаа юм. За дараагийнх нь юу вэ? Токи. Токиж одоо тэгэл тодорхой шүү дээ. Тэгэхээр бид нар одоо нөгөө Зогсоодын төлбөрөөр төлгөдөж токи амарчлах одоо нөгөө бидний такс авах хэрэглээг ингээд нөгөө ойртуулах зорилгоор хийсэн одоо дараагийнх нь юу вэ? Смарт гутлын эдлэгийг уртсан. За энийг би яг хэрэгэлдэг болохоо сайн мэдгүй. Гэтэ ер нь бол гутлынхаа эдлэгийг уртцгаараа бас эргэлж үзээрэй те. За дараагийнх нь ток. За энийг ч өстэй энийг өстэй гоё яриа. Яри заяа гэдэг. Одоо нөгөө нэг бид нар ингээд нөгөө гадны одоо ингээд тэмцээн уралдаанд очиод ингээд тэнгуут ингээд Европ дандаа англиар ярьдаг. Би мэн тэгээд дандаа англиар ойлголцчихдаг. Тэд нар өөр хэлтэй бас хэлтэй байх ямар ч хамаагүй. Бүгдээр хоорондоо англиар ойлголцчихдаг. Бүгдээр ингээд нөгөө багаас нэгтлээ англи амар сайн сурцсан. Тэнгүүд монголчууд маань бид нар одоо нөгөө нэг англи хэлээ жоох галт уртсан тий одоо нөгөө муу сурдахтангууд ингээд яг хэл дутдаг байхгүй яг ингээд ингийн наазах юм яриад байгаа яг ингээд нэг гүн гүнж ингээд нарийн юм ярих гэр хэл дутдаг тий энээсээ сүйдээ ингээд амар санаа зовдөг ичдэг одоо би тэгээд 10 жил тахта бидэрт аав ээж бидэрт ингээд сураа та нар сур ингээд нэг тийм гоё цаг хугацаа тийм гоё нөгөө нэг юм бэлдэж өгчөөд байгаа бид боломжтой сураагүй болоо гэж би одоо айгүй харамсдаг тоохгүй явагдсан юм бэ. 10 жил байхдаа бидэрт ингээд сурчих боломжтой зөндөө олон амьдрал хэрэгтэй юм зөндөө байсан. Бид нар яг тэрийг ашиглаж чадаагүй байхгүй. Англи хэл байна. Газар зүй байна. Биологи байна. Түүх байна. Нийгэм. Яг үнийг хэлээ тэр хичээлүүд бидэрт амар хэрэгтэй. Тэгэхэд би юу гэж бодож явдаг гэсэн 10 жил байхдаа математика, физик үзэж байхад нэг их сургуульд орондоо л гэж бод. Бид нар тэдний юм бодол буруу байсан байхгүй. Одоо уг нь залуучуудаа та нарт түүх ямар ач холбогдолтой юм, газар зүй ямар ач холбогдолтой юм. За энэ хил гэдэг чинь ямар ач холбогдолтой. Бид нар даяарчлаг чинь те. Бид нар ингээд зөвхөн Монголдо байгаад байхгүй. Бид нар гадагшаа аялна, зугаална, ажиллаа гарна. Бидэрт хүмүүст яаж ойлгоцох хэлээр л ойлгоцох. Тэгэхээр бид нар хэлийг бол төгс биш юм а гэхэд ямар нэг хэмжээгээр өөрийнхөө хэмжээнд сурсан байх зайлшгүй хэрэгтэй болчиход байгаа юм. Бидэрт гар утас ямар хэрэгтэй вэ те. Яг тэрнтэй ажил хэл бид нар яг тийм хэрэгтэй болчиход байгаа юм. Одоо жишээ нь ингээд бид нар би өвөр Монголд очиод нэг өвөр Монгол хүнтэй автобусан цугаа явлаа. Би тэр түүх ярьлаа. Яг би нөгөө нэг түүх жоохон сонирхдаг. Манай ээж түүхийн багш болохоор би түүх гайгүй. Тэгээ би тэр түүх яриад унсан чинь тэр их тэгж байгаа хгүй. Чи ямар гоё нөгөө түүхээ мэддэг юм бэ? Залуучууд ер нь түүх мэдэхгүй болчиход байна гэдэг. Тэгээ би тэрэн дээр за бас нэг жоохон юм уншсан бас хэрэг боллоо та гэж бодчих. Түүхийн мэдлэг бас амар хэрэгтэй. Газар зүй гөлөнгүүд бид нар хаана яваад байгаа мэдтэр биш үү? За одоо жишээ нь бид нар ингээ Европт очлоо. За энэ Шенгений орн гэдэгт нь ямар орнууд ордог юм. За ингээд бид нар Унгарт очлоо. Унгарын тэр Дунай мөрөн гэдэг чинь ямар нөгөө нэг түүхтэй мөрийн те. Монголын Дунай мөрөн түүхэнд 2 удаа хөлдсөн гэж байна. Тэгсэн чинь ямар яаж 2 удаа хөлдсөн гэсэн чинь Монголын цэрэг нөгөө нэг Унгарын тэр авиг нөгөө эзэлж явахдаа Дунай мөрөн гарахтаа хөлдөөж байгаараа авчихсан. Хоёр дахь нь яаж хөлдсөн гэсэн чинь монголчууд буцахтаа хөлдөөж байгаа. 2 удаа хөлдсөн. Тийм гоё түүхтэй. Тэгээ газар зүйн байршил гэдэг ингэ үгүй. Хүний бид амар. Одоо тэнгууд биологи тэнгууд тамирчин биш үү өөрийнхөө бие организм гэрээс 100% мэдчих хэвээр. За ингээд ер нь бол ингээд гуйны хамстринг татлаа. Хамстринг татаад байхад ингээд нуруу бидний нуруу өвддөг шүү дээ. Хамстринг татснаас бол нуруу өвддөг байхгүй. Хамстринг болчихсон татаад тэгэхээр дагаад нөгөө нурнууч болчихсон шангардаг ч гэдэг юм уу те. За тэнгууд хүний үе одоо энэ чинь нөгөө яаж ажилтдаг. Бид нар ингээд шүрмс гэж яриад байдаг. Шүрмс чинь өөрөө сундаг юм уу, сундаг юм уу? Шүрмсийг яг юу ажилуулдаг юм? Булчин ажилуулдаг. Гэх мэтлэнгээр булчингаа яаж хөгжүүлэх ёстой? Гэх мэтлэнгээр ингээд хүний биологи юм аягүй сайн мэдчихэж хүн сайн амьдч юм болно. Тэгэл ингээд биологи хичээл ингээд хэрэгтэй. Гэх мэтлэнгээр ингээд бидний ингээд 10 жилд байсан бүх хичээлүүд бидэрт ингээд амар хэрэгтэй байсан бох. Бид нар тэрийг хэрэглээ. Дүүнэр хичээлээ сайн гэрээ. Маш гоё мэдээлэл хэрэгтэй чинь нэвтрүүлгийн цаг маяг суух боломж байна. Ер нь сонсоод л яваа.
За тэгээд ямар ч сан геймдэй подкастын дугаар 26 маань энэ түрээд өндөрлж байна үзэгчтэй. Урилга хүлээж авсан дектэй маш их баярлалаа. Мөн зочин хөтлөгч. Тэгээ манай одоо баг нэрэмжид манай ер нь подкастын өөрийн хүн боллоо доо ер нь. Бондгоор туулаа гэдэг. Өнөөдөр бондоогоо л гарлаа да. Тий, манай бондгоор туулаа баалаа даа баярлалаа. Тэгээ мөн хамтран хөтлсөн хоёр найздаа маш их баярлалаа. Тэгээ Амар нөө. дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. За баярлаа. Эсвэл дуусгамааргүй дугаар гэж байдаг шүү дээ. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч Дээдлигийн албан ёсны аппликейшн Токи. Ивент төгч агаарын шимийг айл бүрт цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэл түүлэн Дидиш. Ивент төгч англиар хамгийн хурдан ярьж сурцгаая. Talk English. Ивент төгч Smart бодлын эдлэгийг уртасгана. Хамтран ажиллагч Lenin брэндийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia.